Хей, засан мацгаано та нарт орой мэндийг хүргэе. За намтай болог пэйж үзье. Модератор багш Мишка мэдчилж байна. Өнөөдөр ингээл 5 гараг буюу 3 өдөр болсон байна. Шинэ 7 хоног 7 хоногод ээлжлэл өнгөрсөөр л энэ да тий. Ямар ч хурдан өнгөрдөг харамсан сумшиг өнгөрсөөр байна. За цаг хугацаачаас хурдан өнгөрдөг гэдэг шиг нэг мэтгэд 3 дахь галцсан явж байна. За ингээд шинэ 7 хоногийн 3 дахь өдрийн мэндийг хүргэж байна. 5 гарагийн мэндийг хүргэж байна. 5 гарагийн орой мэндийг хүргэж байна. За өнөөдөр би та нартаа нэг сэдвээр бас лайв орё. Тарин буюу залбирал гэдэг энэ хоёр сэдвээр лайв оронгоо өөрийнхөө одоо шинээр нээж байгаа намасте хэмээх группийн утга учирыг, зорилгыг та нартайгаа хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд цаг зав гаргаад ингээд лайв хийх гээд бэлтцсэн байна. Хөөрхөн харагдаж байна Мишка гинэ Гастрадамус хашиг гэсэн чинь юу нэртэй юм бэ? За баярлалаа. За ингээд анх удаа үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Мишка гэж дуудаж байна. Би намтай болог пэйж үзсэн сүнслэг мэдлэгийн өрөөний модератор багш байгаа. За ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудын модератор багш, шалтгаангүй бясалгал хэмээх танхимын хичээлийн чиглүүлэгч модератор багш. За мөн авра үздэг, амьдралын код гаргадаг, бусдын энергийн цэвэрлэгээ засал хийж өгдөг, тэ хүний амьдралын кодыг гаргаж энерги онцлогоо хийж өгдөг ийм одоо сүнсний ажил хийдэг буюу хүний гол зам, төв замаа олоход нь туслах эдгээр ажлуудыг хийдэг байгаа. Эдгээр ажлуудаа мэдээж өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө хүслээр, өөрийнхөө дуудлагаар сонгож хийсэн байгаа. Ерөнхийдөө бол миний мэрэгжил бол эрхцүүлч мэрэгжилтэй. Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Гой бизнесмен эмэгтэй болно, эрхцүүлч болно, хуульч болно, прокурор болно гэж явж ирсэн боловч яг одоо авра энергийг үздэг бясалгалын багш болсон байна. За яагаад вэ гэх юм бол мэдээж хүний ингээд дотор зүрх сэтгэл яг ингээд чиглэж байгаа, хүсэж байгаа зүйл рүүгээ ингээд татагддаг штэ тийм учраас амьдралд янз бүрийн олон зовлон жаргал үзээд тэр яагаад ингээд зовлон тохиолддог юм бол тийм яагаад хүмүүс өгдөм бол өргөддөм бол яагаад хүмүүс өвддөм бол гэж ингэж гайхаж явж энэ бүхний учрыг олж хужирыг нь тунгаах гэсээр байгаад сүлдээ лайв гинэ лайв ч юм басаа гэж бясалгалын багш басаа. За ингээд орой минь төрөг яа дотроосоо өөр юм бодож байгаад ярьсан чинь шууд үг хэлтэрж шээ. За ингээд өнөөдөр та нартаа гоё тарин юм уу? Тарин гэж юу юм бэ? За залбирал гэж юу юм бэ? За намасте гэдэг шинэ 21 оны групп маань ямар утга учиртай вэ гэдгийг тайлбарлая гэж бодсон. За гоё ингээд бүгд орой минь төргий л гэдэг. Орой минь дээ группт яаж орох вэ хийнэ. За намасте гэдэг шинэ групп нэгтж байгаатай холбогдуулан за би та нартай өнөөдөр ерөөсөл би яагаад ингэж тарин уншдаг болсон юм? Тарин гэж юу бид нар юуг ойлгоод идэг байсан те? Яг л өөрийнхөө амьдралаар зүгээр сайхан хөнгөн өөрийнхөө олж мэдснээрээ л ингэ яриа авчиг гэж бодож гин угаасаа ч тэгэж ярихаар сайхан ойлгомжтой байдаг. Тэгэхгүй нэг те одоо хэцүү хүнд байдлаар ярих юм бол угаасаа хүмүүс ч ойлгохгүй штэ. За бид нар ингээл ер нь ингээд амьдралынхаа туршид тарныг айгуу тийм өөрөөр ойлгодог байсан юм байлаа.
Юу гэсэн үг гэхээр бид нар ингээл багасаа л манай одоо монголчууд ч буддизмтай буддизм гэж явдаг те ээж аа маань ингээл бид нар ухаарсан цагаас нь за гандан нэг ном уншилдаг за нэг жил болго нэг засал хийлэгдэг те ямар ном яаж уншиж байгааг ч мэдгүй нэг тиймэрхүү шашин шүтлгийн талаар ер нь жоохон бүдэг бодог ч юм уу те яг нэг тийм задаргаа ингээд сүнсний задаргаа байхгүй ингээд явсаар ирсэн тийм учраас тарныг би бол багада юу гэж боддог байсан бэ гэхээр лам хүн л уншдаг юм байна одоо лам хүн буюу юм шашны тэргүүн хүмүүс л уншдаг юм байт юм бах та одоо ямар хэлээр уншдаг юу юм болол гэж боддог байлаа за гэтэл энэ тарин гэдэг чинь ерөөсөө гэрэл юм байна энерги юм байна те юу гэсэн үг гэхээр тарин гэдэг бол ариун эртний маш гайхалтай нөө төгс гэгэрсэн буюу өөрийгөө туулаад ойлгосон мэдрээд ойлгосон гэгэрсэн зөнж төлөгч бурхтын өөрийнх нь дотроос гарсан гайхалтай цэцэн цэлмэг сургаал буюу үгнэр юм байна. За энэ үгэн гэхдээ зүгээр нэг одоо бид нар хоорондоо ингэ ярьж байгаа үг шиг биш ээ. Энэ бол эртний зөнчдийн эртний гэгэрсэн хүмүүсийн те гэгэрсэн багш нарын бод сада нарын бурхтын гаргасан ямар ч одоо тийм муу сүрг сэтэл ороогүй сөрөг энерги ороогүй ерөөсөө энергийн герц буюу чичиргээ байгаа байхгүй. Энергийн герц гэдэг нь юу вэ гэхээр бидний ингээд юм ярих болгонд угаасаа вибрац буюу бидрээс нэг юм герц, нэг юм энерги, нэг дуу хоолой гараад байгаа учраас бид нар хоорондоо ярилцаад ингээд холбогдоод байгаа штэ. Тэр шиг бидний одоо дуу хоолойны герц одоо үг хэлэхэд гардаг ч гэсэндээ тарин хэлэн, тарин уншина гэдэг бол маш гоё ариун энерги, ариун герц ялгарч идэг. Тэгэхээр бид нар ерөөсөө ингээд судлаад энерги гэж юу юм, тарин гэж юу юм ингээд судлаад үзсэн чинь ерөөсөө л гэрэл байгаа байхгүй. Яагаад гэвэл гэрлээс өөрөө тодорхой хэмжээний энергийн герц ялгарч идэг. Тэр тодорхой хэмжээний энергийн герц чинь дуу чимээ буюу вибрац чичиргээтэй нийлээд ирэхээр тарин болд юм байна. Энэ бол ерөөсөө дээд энерги. Тарныг уншиж сурах нь, дуулж сурах нь, таринтай холбогдно гэдэг нь бол маш том агуу тэнгэрлэг холбоог хэлж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр тарин ингээл лам хүн ч юм уу те тийм л хүмүүс уншдаг биш. Би ер нь манай монголчууд ч шашны аяга хаалгацсан те бид нар ч нөгөө нэг Сталин дэлхийн 2 дугаар дайн холбоо одоо Оросын холбооны улс дэлхийн 2 дугаар дайнд ялаад тэгэл тэр том агуу ялтыг хийсэн орн чинь те эргэн тойронд байгаа жижиг шижиг орнуудаа эзлэн түрэмгийлэх одоо ямар нэгэн дагаар оруулах тийм бодол мэдээж орж л таараа тийм учраас Сталингийн бодлогоор манай монголчууд бол таринаа одоо буюу шашнаа хаалгасан. Тэгээ шашны үзэл суртал шашны маш өндөр хутгтууд хоёулгаадууд маш хүчтэй чадaltaй эрдэм цэцэн цэлмэг хүмүүс байсан. Бид нар чи өөрөө тэнгэр шүтлэгтэй буу удган одоо те заншилтай энэ бүх төр эртний мундаг шашин шүтлэгтэй мундаг хүмүүсээ бүгдийн хэлмэглийн үеэр байхгүй болгоод дээрээс нь бид нар шашин гэдэг ойлголтын талаар бүр ингээд таг тавилсан гэдэг шиг те тархин дээрээ титэм хурдан дээрээ таг тавилсан. Тийм учраас бид нар ерөөсөө юм нэг таринаач мэдгээ болцсон, тарин гэж юу юм, залбирал гэж юу юм, яаж залбирдээ яад ийдэн гэдгээ ерөөсөө шууд 90 оноос өмнөх бүх жилүүдэд бид нар мартчихж байгаа байхгүй те. Яг тэр нөгөө одоо 80-аад оны хэлмэгтлийн үеийг ярьж шүү. Бүх жилүүдэд тэгэхээр бүх жилүүдэд ойлгочих үү те. За ингээд 90 оноос шаардчлал гэдэг зүйл үүслээ. Хүний шашин шүтэх, үл шүтэх гэдэг нь хүний өөр эрхчлөөний асуудал болж хувирлаа. Эндээс хойш бид нар чинь ингээл нөгөө нэг устгацсан буддын шашнаа нэг сэргээх гээл, дэлгэрүүлэх гээл янз бүр болоод явж чинь тийм үү. Одоо ч гэсэн яг гоё ингээд дэлгэрчтэй яг ингээд одоо шашин шүтлэг буюу буддын шашин байна. Одоо ч гэсэн яг хүч авч чадахгүй л энэ ингээд 30 эдхэн жил болж штэ. Нэг унаал нэг дээшлэл доошлол. Угтаал манай монголчууд айгүй шашин шүтлэгтэй улс орн. Угаасаа бид нар чинь дэлхийн цээжин дээр байдаг, дэлхийн зүрхэн дээр байрладаг улс орн. Өөрсдөө айгүй сүнслэг мэдрэмжтэй, сүнслэг чадвартай учраас хөссөөсөөгөө бид нар ихтгэл үнэмшил айгүй өндөртэй ороо. Гэсэн хэдий боловч яг нэр шашин маань илүү гоё дэлгэрэгдээгүй, шашны ингээд урсгал маань одоо яг зөв ингэж яг гарч ирч чадахгүй байгаас болоод бид нар ч одоо тарин гэж юу юм гэдгээ ч мэдгээ хэлсэн юм байна. Залбирал гэдгийг нэг одоо тэ нэг христэн шашин ч юм уу, католик шашин ч юм уу, тэ муслим шашин ч юм уу өөр шашнуудад л байдаг юм шиг ойлгоод бараг ингээд залбирлаач одоо бүр настай хөгшин хүмүүсээс хүртэл залбирал асуухаар бараг ойлголттой байхгүй байхгүй. Юу гэсэн үг гэхээр бид нар энэ энгийн бүр ингээд тарин залбирал гэдэг чинь шашны ойлголтын хувьд ерөөсөө А, Б гэсэн үг байхгүй юу гэсэн үг гэхээр зүгээр л үндсэн далайг шиг гэдэг шиг хамгийн анх сурдаг, хамгийн анхан шатанд сурдаг ийм ойлголт байдаг. Гэтэл бид нар тарин гэдэг нэг ламнар уншдаг, уншгал ёстой юм шиг те шашин л байх ёстой юм шиг ойлгодог. Үгүй дээ. Тарин гэдэг бол ерөөсөө сүнслэг утгаараа эртний гэгэрсэн зөнчдийн гаргаж ирсэн зүрх сэтгэл зүв сэтлээс гаргаж ирсэн гэрлийн давтамж, гэрлийн энерги. Энэ 50 тарин буюу авиаг олон удаа давтамжтай хийх болгонд орчлон ертөнцид энерги төгдөг. Иргэн тойронд байгаа таны энергийн төвөд ч сэржээдэг. Та бурхтын хамгаалтанд ордог. Та өөрийнхөө дотоод сүнслэг чадвар буюу дотоод дуу хоолойгоо сонсдог. Мөн зөв авиа, зөв утгатай дуулж чадсанараа та маш гоё өндөр давтамжийг өөрөөсөө ялгаруулж чаддаг. Сүнсний дээд үүргөө ойлгодог. Дотоод мэдлэгээ тэнцвэржүүлдэг гэдэг ингээд ерөн сүнс сэрдэг гэж шууд ойлгочих те. Ингээд маш олон үүрэг ролтой энэ тариныг уншин дуулна гэдэг нь тарин гэдэг бол хин нэгний өмч биш. Дээр үедээ ингээд төгс гэрсэн бороход угаас ард түмэн дэлхийн ертөнцийн энэ хүн төрлөختөн гэдэг
гэдэг те хоолон чакратай бүх хүмүүс бүх ухамсартай амьтад ашиглаа мэдээ гэд ингээд сургаал дээр бичээ цаасан дээр бичээд үлдээсэн нэг нэгэнд нь амар дамжуулаад үлдээсэн юм зүйлээдэг яг ингээд нөө шашин дээр үед гэх юм уу одоо эртний үед чинь соёл иргэншилч ерөөсө шашнаар дамжуулж хөгждөг байсан. Тэгэхгүй бол нөгөө хүмүүсийн итгэл үнэмшлэр дамжуулж хөгжүүлэхгүй бол одоо үеийн шиг хүмүүсийн мэдлэг боловсрал хөгжиж чадаагүй, техник, технологи, эмнэлгийн салбарч гэдэг юм уу, шинжилгээ ухаанч гэдэг юм уу хөгжиж амжаагүй байсан учраас эртний үед бол те нэлээд одоо олон жилийн өмнө л дандаа л нөгөө итгэл үнэмшил бурхан шашныхын ойлголтоор хүмүүсийг удирддаг байжээ. За тэгсэн чинь энэ ингэж явсаар одоо бид нар чинь боловсралтай болсон, шинжилгээ ухаантай болсон, эрүүл мэндийн салбарууд хөгжсөн ийм одоо 90 буюу бид нар 2025 он гэдэг энерги 900 дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ энерги 900 бол энэ тарины талаар, залбирлын талаар задаргаанууд маш гоё явагдаж байгаа. Тарин гэдэг чинь бурхны өмчөш, тарин гэдэг чинь шашны өмчөш, тарин гэдэг бол ариун аваа, тарин гэдэг бол ариун давтамж. Энэ давтамж өөрөө орчлон ертөнцийг уншсан дуулсан, итгэсэн бүх хүний эргэн тойрон орчлонгийн энергиэр гэрэлтүүлдэг, энергийн төвүүдийг нь сэрээдэг, ухамсартай нь өөрийг нь холбдог, маш гүнзгий ойлголтуудыг гаргаж ирдэг, хүсэл одоо гэрлийн хүсэлтэд болгодог гэх юм уу. Тэгэхээр ингээд би өөрөө ингээд тарин гэдэг зүйлийг бурхны ойлголт юм байна, шашны ойлголт юм байна гэж ойлгож явах үедээ бол ерөөсөө энэ талаар ойлголтгүй байдаг байсан. За гэтэл надад бүр багаас менежмент те. За энэ тариныг дарид өөрөөсөөхөө одоо баг Монгол бүх хүн мэднэ те. Яагаад бүх ээжүүд ингээд бидрийг ингээд баг хүн болохоос ахуулаад хилээд өчтдөг. За хэцүү үед тулгарх юм бол, яах юм бол, сандрах юм бол, өвдөх юм бол, хавдах юм бол энэ тариныг уншиж агаарай. Энэ тарин чамайг хамгаална л гэж хэлдэг байсан. Тарин гэдэг ойлголтгүй байхдаа л бид грин тараа буюу сиам тараа ногоон дээр их тэрнийг унсаар ирсэн. Үнэхээр л те бүхэл хэцүү айцтай ганцаардалтай байх үед тэнцэр өгдөг, халамжилдаг, хааралдаг, хамгаалдаг юм шиг санагддаг байсан. Тийм учраас би том болоод ингээд илүү одоо энэ сүнслэг мэдрэмж рүү, мэдлэг рүү орох тусмаа ойлгож ухаарч эхэлсэн. Тарин гэдэг бол ариун давтамж байсан юм байна, гэрлийн энерги байсан юм байна, биднийг хамгаалдаг байсан юм байна. Давтамж буюу энергийн гээрц юм байна. Энэ энергийн гээрц таринаас ялгарч байгаа энергийн гээрц гэдэг нь өөрөө үгнээс ялгарч байгаа энергийн гээрцээс хэд дахин мянган илүү энергийн гээрцийг өөрөөсөө ялгаруулж байд юм байна. За бид нар таринаа уншаад авах юм бол хүсэл тэмүүлэлтэй болд юм байна. Төвлөрөл сайжирд юм байна. Тайвшрлыг одоо өөрөө дотоод тайвшрал буюу дотоод амар амгалангаа мэдэрдэг юм байна. Өөрийн энергийн тэнцвэрийг олд юм байна. За яагаад ийм олон юмнуудыг хэлээд байгаа юм гэж те. Би өөрөө таринд болж байхдаа бид нар ингээд нэг бодлого болёо гэж ярьдаг шүү дээ. Бясалгал хийж байхад бясалгал хийгээл сурч байхад анхан шатны зөвлөгөө гэх юм уу чиглэл гэх юм уу. За ингээд та бодлоо айлуулах суллаарай, бодлоо айлуулах багсгаарай гэдэг зөвлөгөөг өгөх хэрэг гардаг. Хүн чинь одоо автоматар тархин дотор хэдэн мянган бодол ингээд бодоо явж байдаг болохоор шууд бодгоо болоо гэж хэлчихээр сармагчин бити бодороо гэж хэлдгээр өдөржин сармагчин бодлоо гэдэг шиг юм болдог байхгүй юу? Өдөржингөө бүр илүү их бодол бодно. Тэрний оронд бодлоо боль гэдэг нөгөө сармагчин битгий бод гэж хэлж байгаа юм шиг те хүнд ингэж хэлэх оронд таринд болуулдаг, тарин уншуулдаг. За манай шалтгаангүй бясалгалаар ерөөсө тарины бясалгалаар бодлыг басах тэр аргыг хэлж би чиглүүлж өгдөг. Яагаад гэвэл тариныг дуулж байхдаа, хүн тариныг уншиж байхдаа хүний одоо хэдэн мянган ямар ч хэрэггүй бодлуудаас тал нь ингээд анигдчихэдэг те тал нь тэрнээс их хувь нь ингээд алга болж байдаг. Тэгээд энэ оюуны бүр тансаглал буюу оюун ухааны маш гоё юм амралт болж өгдөг байхгүй. Хүн чинь автоматар янз бүрийн бодож ийснаа зөвхөн дуулж байгаа, зөвхөн одоо мэдэрж байгаа тэр таринлууга бүх зүрх сэтгэлээ оруулаад ингээд мэдрэхээрээ тэр авиа давтамж руугаа орохоор хүний бодлыг зэгцэлж өгдөг, хэрэггүй бодлуудаас өөрийг нь салгаж өгдөг, хүсэл тэмүүлэлтэд болгож өгдөг. Тарин гэдэг та бүхэн маань өнөөдрөөс эхлээд хин хайшин миний хар бол би өөрөө өнцгөөс бол гэрэл юм байна гэж ойлгодог. За яагаад гэрэл гэж тайлбарсан бэ гэхээр ингээд харанхуй газар гэрэл гэгээ асгаар хүнд нэг дулаахан мэдрэмж төрдөг, маш гоё мэдрэмж авдаг. Одоо жишээ нь би энд ингээд лайв актив ч гэсэн өдөөсөө гэрэл асаацсан байна. Хэрвээ гэрэлгүй хав харанхууд нэг хав харанхуй царайтай те хав хар царайтай юм яриад байвал мохо санагдана эцтэй. Яг тэрнтэй адилхан гэрэл гэдэг бол бүх юмыг тодруулж өгч өдөг, бүх хүний гоё мөн чанаруудыг асааж өгч өдөг те дулаахан хайрын хамгаалтанд авч өдөг тийм мөн чанартай. Тийм учраас тарин өөрөө яг л тийм мөн чанартай байхгүй. Тариныг унсан хүн гэгэрдэм байна, одоо давтамж нь ихсдэм байна, хамгаалтанд ордым байна, сүнстэйгээ ярьж сурдым байна. Олон удаа давтах болгонд нь мах бод өөрөө бие махбод нь хүлээж авдым байна. Эхлээд сүнс нь, дараа нь тархин, дараа нь бие махбод буюу махан биений хүртэл
хүлээж авдсан байна. За зүрхэн хүрдний чакра сайжирдсан байна. Хоолой хүрдний бохирдол нь гардсан байна. Дуу хоолойны буюу вишуда хүрд нь өөрөө гоё тослог өнгөлөг болдсон байна. Тэгэхээр би өөрөө шалтгаангүй бясалгал хэмээх энэ танхимын бясалгалдаа тарин дуулуулдаг, уншуулдаг. Яагаад гэхээр мэдээж дуу хоолойны бохирдлыг гаргахын тулд, дуу хоолойны өнгийг тодруулахын тулд, энергийн тайвшрал авчрахын тулд, төвлөрлийг нэмүүлэхийн тулд тэгээд зүрхэн урдны чакраг идэвхжүүлэхийн тулд ингээд тарины бясалгалыг ордог байгаа. За тэгэхээр бид нар чи ерөөсөө амьдралдаа энэ үндсэн 7 хүрд гээд байгаа зүйлүүдээ эдгээхийн тулд, ангаахын тулд, эмчлэхийн тулд, улам илүү одоо гэгэрүүлэхийн тулд тариныг бол байнга уншиж явах хэрэгтэй болчиход байгаа. За тарин унших гэсэн чинь нөгөө хүмүүс маань таринаа мэдхээ болцсон тий. Яагаад вэ гэхээр бид нарт чи одоо нэг юм ногоон дарахын тарин, умааны бадныхам гэдэг үндсэн боддоо агшин зүрхэн тарин гэдэг нэг хитгэн бараг 5 хүрэхгүй юм таринтай байгаад байгаа байхгүй юу? Бусад таринууд буюу санскрит гаралтай, эртний гаралтай маш хүчтэй өксөл тэмүүл давтамж өндөртэй маш эртний буюу хүн үүссэн цагаас эхлээд гэгэрсэн төгс багш нар гарч ирсэн цагаас эхлээд хүмүүсийн аман дамжигдаж ирсэн энэ таринуудын талаар бид нар ойлголтгүй болчиход байна. Уншиж мэдэхгүй болчиход байна. Яагаад вэ гэвэл энэ угаасаа нөгөө манайх шашнаа хаалгасан, судар номоо устгуулсан тий шашны энэ судруудаа зүрхэн таринуудаа айл болгоныг судартай, алтан гэрэл судартай. Тэр алтан гэрэл ширнэн судраа гаргаж ирээд өөртөө заслаа игээд өөртөө номоо уншаад аав нөрөө тэр гэрийнхаа энергийг сайжруулад гэртээ номоо уншаад ингээд гэрийнхаа заслыг хийчдэг байсан чинь тэр шашныг одоо хэдэн жилээр хаагаад хэлмэгдлэн үе явагдаад хүмүүс чинь бүх шашин бурхнаа нуугаад тий одоо монголчууд маань бүгдөө л тэр түүхийг мэдчихэж байгаа. Тийм үйл явдал босноос хойш бид нар чинь тарин гэдэг зүйлээ олон одоо тэр гахалтай санскрит гаралтай эртний таринуудаа мэдхий болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас энэ тарины чинь уншиж судалж ном сонингийн авчтай араас нь ингэж хичээл зүтгэл гаргаж иж нэг тарин мэддэг болоо тарин уншдаг болоод байна. Би ингээд өөрийнхөө амьдралд ингээд тариныг уншдаг босноос хойш маш сайхан төвлөрөл сайжирснаас гадна миний дуу хоолойны хүч маш нэмэгдэжсэн. Би угаасаа анхнаасаа тариныг уншиж дуулахдаа дээдэндээ дүүгдээц буюу ижи аавынхаа араас буян болгож уншаа. Ингүүл сайн байна гэж ингэж одоо ойлгоод тэгэл ээж аав нас орсдынхаа араас болон хамаатан сада эргэн тойрон хайртай дотны бүхэл хүмүүстэй зориул энэ орчлон дэлхий дээр байгаа амьтай болгоны араас уншдаг байлаа гэж тэ. Орчлон дэлхийн ертөнцийн араас ингээд бүхэл амьтай болгоны араас тарин унших бүрд яадаг байсан бэ гэсэн чинь миний өөрийн хоолойсоо хүрд сайжраад, төвлөрөл сайжраад, өөрөө би тайвшрал аваад, өөрөө би дотоод тэнцвэртэй болоод, өөрөө ингээд аливаа амьсыг ухаарч эхлээд гэгэрх замд бүр өөрөө ирэхгүй хөтлөгдөөд дурлаад те одоо ингээд бүр ингээд цаанаасаа л энэ яг зөв зам байна. Яг энэгээр л явах хэрэгтэй гэдэг нэг сэтгэл татагддаг штэ тий. Яг тэгэж ингэж татагдаж эхэлсэн. Тарин гэдэг зүйлийг уншихгүй мэдэхгүй байх үед миний амьдрал ямар байсан бэ гэхээр хоолон хүрднийхаа бохирдлыг гаргах аргагүй, хоолон хүрдээ одоо бохирдол гэдэг юмыг мэдэхгүй, яаж цэвэрлэдэг гэдгийг мэдэхгүй тий. Хоолон хүрд гэдэг чинь маш хүчтэй өндөр давтамжтай байдаг. Энийг өөрөө бид нар цэвэрлээд авах юм бол улам илүү одоо өндөр энергитэй буюу гэгэрэлтэй холбогдох боломжтой гэдгийг мэддэггүй байсан. Тэгээ тариныг одоо дуулж явахдаа, уншиж явахдаа ойлгоод улам илүү дурлаж, улам илүү татагдаж эхэлсэн. Тэгээд би түүнээс хойш энэ тарин гэдэг зүйлийг ингээд арт түмэндээ те монголчууд та ер нь ингээд хүмүүстэй ойлголцсон гэж бодоод тэгээ ингээд эргэн тойрныхаа найз нөхөд ч юм уу ингээд өөрийн мэддэг хүмүүстэй тарин уншиж байгаараа, тарин дуулж байгаараа гэж хэлтгэл байсан. Ийм сүнслэг ажил руу ороогүй байхтаа л тэгээ хүмүүс чи залуу хөлтөж юу амир таньсан юм хөгшин шиг гэл нэг хөгшин хүн л тарин уншдаг юм шиг те залуу хүн уншиж болохгүй юм шиг. Залуу хүндээс энергийн тэнцвэр хэрэгтэй, сүнсний сэрэлт хэрэгтэй, дуу аваа хэрэгтэй, тослог хоолой хэрэгтэй, энергийн давтамж хэрэгтэй, ухаарл хэрэгтэй, бурхны хамгаалалт хэрэгтэй. Тэгэхээр залуу хүнд уншихгүй хөгшин уншдаг гэдэг энэ ойлголт идэг хизэнээс хинээс гарч ирсэн мэдэхгүй ингээд ойлголцож байгаа байхгүй. Тэгэнгүүт болтгон бахта би одоо залуу бахта уншихгүй хөшөрчээж за 50 гарсан өнөө ч юм уу те ийм насмас үдийн бахта гэдэг шиг нэг хорооноос тарааж өгдөг гэдэг шиг нэг хорооноос насмас өгчдөм болоо гэж би боддог байсан шүү дээ. Гэтэл эн чинь ерөөсөө хүн болж төрсэн цагаас ахуулаад бид нар багасаа л мэддэг те багасаа л уншдаг байх хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу. Хоолон чакра сайжирсан шүү. Маш унан гинэ. Тийм штэ. Угаас үнэн штэ. Тэ яаж одоо хотлоо мэрээс яах вэ? Орчлонгийн хүүг аялгау болдог энэ тарин гэдэг бол тэгэхээр ингээд лам нарын одоо өдөр тутамдаа ингээд
тарнаа уншаад дуулаад ингээд бусдад те тарны хүчээр гүрэмсэл хийж өгж байгаа хүмүүс бол дуу хоолойны хүч ихтэй, зүүн сав ихтэй байх хэвээр. Гэхдээ бас лам хүмүүсээс энерги шалгуулна. Тэнгүүд энерги муутай хүмүүсээс байдаг. Яагаад вэ гэвэл нөгөө ухамсар буюу команд байхгүй. Нөгөө залбирал буюу одоо зүрх сэтгэлийн гэрчлэл байхгүй. Тэрийг ажил гэж бодож, үүрэг гэж бодож, даалгавар гэж бодож хийхээрээ бас хүчин сулардаг байгаа байхгүй. Тэгэхээр миний нөгөө тарин уншихад зориг маш чухлаа. Та бүхэн хэрвээ тарин уншиж амьдралдаа хэвшүүлэх гэж байгаа бол эхлээд зорилгоо тодорхойл. Өнөөдрийн тарныг би юуны төлөө унших, хэний төлөө унших, яах гэж унших, уншсныхаа дараа юу мэдрэх юм гэдэг зорилгоо тогтоож хийхгүй бол ямар ч утга учиргүй нэг юм ингээл дагаал хилээд авах юм бол тэр тарны өөрөө хүчийг сулруулна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас би энэ тарны хүчийг улам илүү нэмэх юм юу байд юм болоо гэж бодохоор залбирлаа байхгүй. Залбирал гэдэг бол хүний дотоод сэтгэлийн сүнсний гэрчлэл юм байна. Тарин гэдэг бол өндөр энергийн давтамжтай гэрэл юм байна. Энэ хоёр чинь холигдоод нийлээд хамтдаа байгаад ирэхээр маш том хүний одоо дотоод гэрэл сэхэрэл болд юм байна. Маш том хүний бясалгал залбирал болд юм байна. Маш том цэвэрлэгээ болд юм байна. Маш том дотоод сэргэлт болд юм байна. Зүгээр тарнаа уншиж болно, асуудалгүй. Зүгээр залбирч болно, асуудалгүй. Гэхдээ би танд нэг юм хэлье. Та талах иддэг гэдгийг мэддэг. Гэхдээ талхан дээр байж байгаараа масл тавиад, варан тавиад идэх юм бол улам амттай болдгоо гэж байгаатай адилхан байхгүй юу? Юу вэ гэхээр бид нар ингээд тарныг уншиж болох юм байна. Уншаад ингээд өөртөө дадуулж болох юм байна. Унснараа ийм үр дүнтэй юм байна гэдгийг ярианы эхний хэсэгт ойлгочихж байгаа байхгүй юу? Гэтэл зөвхөн ингээд тарин биш, тарнаа залбиралтай хавсаргаж чадах юм бол тайвшрал, төгжрлийг гаргах дотоод энэ энергийн блокуудыг бүглэрлийг гаргах те зүрх сэтгэлийн энергийн гэрлийн зам төтлөх маш том бяцлаглалын зам болд юм байна гэдгийг би ойлгосон байхгүй юу. Тийм учраас юу вэ гэхээр залбирал гэдэг чинь гэрчлэл, тарин гэдэг чинь ариун давтамж, гэрэл энэ хоёр нийлхээрээ нөгөө л масалтай, варантай талах шиг хамгийн амттай одоо болдгийм байна. Зүгээр талах амттай юу? Амттай. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Бүх хүмүүс иддэг үү? Иддэг. Гэхдээ үүн дээр баахан зэргийн юм холиод идвэл бүр гой тослог зүйл болно гэдгийг л бид нар одоо мэдээсэ гэж бодоод би энэ залбирал гэдэг юм чин хүний гэрчлэл гэж юу юм? Хүн чинь өөрөө дотроос өөрийгөө гэрчилж явах хэрэгтэй байхгүй юу вэ гэхээр би одоо ийм зүйл хүсэж байна. Би ийм зүйл авмаар байна. Надад ийм хүсэл тэмүүлэл байна. Би их болсон 6 жил хамаг амтны төлөө байна ч гэдэг юм уу те. Энэ бүх зүйлийг үгээрээ хэлээд байна гэдэг нь дэлхийн ертөнцид орчлон одоо галактикт өөрийгөө танилцуулах буюу өөрийгөө гэрчилж гин гэсэн үг байхгүй юу? За орой минь өөрийгөө танилцуулж өгөөч гинэ. За би бол хангалттай их өөрийгөө танилцуулсан. Угаасаа лайв болгоно ихэн танилцуулчт юм аа. За тэгээд дотоод сэрэлт гэдэг зүйлийг одоо ингээд хүлээж авах те. Хүлээж авдаг ийм гой зүйл байд юм байна. Залбирал гэдэг гэрчлэл, залбирал гэдэг бол эртний ариун тарин биш. Яг таны дотроос, таны зүрх сэтгэл, таны одоо сүнсэн бие гэдэг чинь тусдаа нэг юм бодгоол агаад байгаа штэ. Тарин гэдэг чинь гэгэрсэн багш нарын үлдээсэн сургаал буюу яг төгс сэтлээс гарч ирсэн ариун үг давтамж ахгүй юу? Би бол өөрөө шууд гэрэл гэж нэрлэж байгаа. Тарин бол гэрэл юм байна. Гэрэл яагаад гэвэл миний амьдралын харанхуй үеийг гэрэлтүүлжсэн байхгүй юу? Яагаад гэвэл миний амьдралын төгжээтэй үеийг төгжээг нь тайлж өгчээсэн. Миний амьдрал хинч намайг хамгаалахгүй байгаа юм шиг, хинч намайг хайрлахгүй байгаа юм шиг ганцаардалтай үед минь хамгийн хань болж исэн зүйл бол тарин байдаг. Тийм ч учраас би одоо тарины талаар жижигхэн видео шударыг тайлбар оруулж исэн. Тэр тайлбар дээрээ би намайг хамгийн хэцүү те одоо хаашаа хинт хантаа мэдэхгүй байх үед тарин намайг чиглүүлж өгч исэн юм а гэж тайлбарлаж эхний хэсэгт нь ярьж тайлбарсан байдаг. Намайг сонсдог, намайг үздэг, миний бичлэгүүдийг үздэг хүмүүс бол мэдж байгаа, санаж байгаа. Тийм учраас яг л тэр ахгүй юу гэхээр миний амьдралын харанхуй үед тарин гэдэг зүйлийг би уншиж судалж өөрийгөө хамгаалтанд оруулж бурхадтай холбогдож, цэвэр ариун гэрлийн замтай холбогдож өөрийгөө одоо зөв зам, гол замыг олж чадсан учраас би тарин гэдэг бол гэрэл юм байна гэж ойлгосон. За гэрэл юм байна гэдээ таагаад судалсан чи яг л энэ үнэн болж таарсан. Юу гэхээр гэрлийн энергийн давтамж, тарнаас гарч байгаа ариун сэдлийн энергийн давтамж хоёр яг л нэг төвшөнд огтлцтой юм байна. Тэгэхээр хүн өөрийнхөө мэдэрсэн мэдлэг, хөг аялгауг яриад тайлбарлахаар хүн чинь яг л нөгөө дэлхийн ертөнцийн мэдлэгтэй яг л таарч байгаа байхгүй. Тэгэхээр миний олж мэдсэн, миний мэдэрсэн, зүрхээрээ мэдэрсэн, сүнсээрээ мэдэрсэн зүйл бол гэрлийг тарныг гэрл юм а гэдгийг бол одоо шинжлэх ухаанаар бараг давтамжийн одоо шинжилгээ судлаад үзсэн ч яг л одоо зөв гарч ирнэ, батлагдана гэдэг шиг те батлагддгийм бэ. Одоо батлагдахаар одоо юм зүйл болж байна гэж ойлгож байна тий.
За тэгээд би өөрийнхөө дотоод сүнсний хүүгийг тарнаар сэрээжсэн. Юу вэ гэхээр би тарныг дуулж байхдаа уйлж байсан, уйсч байсан, инэрч байсан, хайрлж байсан, төвлөрч байсан, тайвширч байсан. Тийм ч учраас би ээж аа буюу нас аргасныхаа араас үргэлж би тарны өглөг буюу тарны одоо ийм бэлэг өгдөг. За тэгэхээр би энэ өдөр бүр ингээд тарныг унших нь хамгийн гол нь өөрийн дотоод гэрчлэлтайгаа буюу залбиралтайгаа хамт байх юм бол энэ бүхэн нийлээд инэрл болд юм байна. Энэ бүхэн нийлээд даатгал болд юм байна. Энэ бүхэн нийлээд бясалгал болд юм байна. Энэ бүхэн нийлээд дэлхийн ертөнцийн хөг аялах их шиг болд юм байна гэдгийг ойлгосон юм аа. Энийгээ тэгээд амьдралдаа одоо олон жил хэрэгжүүлж гин хэрэггүй хэцүү үедээ, бэрхшээлтэй үедээ би үргэлж тарныг уншдаг, дуулдаг. Одоо бол би нөө хэлжсэн шүү дээ, би ингээд тарныг бусдад ингээд уншаач та ингээд уншиж байгаарэ гэдэг хэлэхээр хөгшин хүмүүс нь хүү чи залуу хөтэй ч ямар хөгшин сэтгэлгээтэй. Залуучууд нь болохоор хүү тарн марин хөгшин хүмүүс л уншдаг байх гэж хүлээж аваад иддэг байсан байхгүй. Тэгэхээр би энэ хүмүүс ерөөсөө тарин гэдэг ухамсарлаж амжаагүй байгаа учраас энийг унших ёстой гэдгийг ойлгодоггүй юм байна. Заавал нэг үхэл хавцал зовлон зүдгүүр толгорж ээж л уншна гэж ойлгод юм байна. Тийм учраас өдөр тутамд нь дадуулахын тулд энэ хүн ч хүмүүс ч өөрсдөө ингээд ухамсараараа дуулдаг, уншдаг болсон хойноо энэ инэрл нэгүсэл гэдэг юмыг өөрсдөө мэдрэх юм байна. Дуу болгочихсон гэж бодоод ингээд ай хийх гээд олон жил явж байна гэд би ярьжсэн шүү дээ. Яг намайг үздэг хүмүүс мэдж байгаа хэл та. Тэгээд өөрийн мэддэг зүрхэндээ уншдаг байсан таринуудаа дуу болгох гээд хичээж үзвээ. Дуу гэдэг чинь аянаас бүтнэ. Ай гэдэг чинь хамгийн чухал юм аа. Тэгэхээр би өөрөө нөө хинч үштэй би ч одоо юу дээ одоо ямар гандан тэгчлээ дээ хутаг тувилгаан байгаа штэ. Яг өөрийнхөө зардлаар өөрөө мөнгөө гаргаад ингээд дуу бүтээлэх гээд төмөө олонд нэг тарин гаргачихъя гэж зөндөө явж исэн. Сүүлийн 4 жил бараг зөндөө их мөнгийг би тэр тарины дуу бүтээх гэж шал хэрэггүй үржсэн. Одоо сүүлийн үед бит зохиодог залуу хүмүүсээр ч хэлгэж үзчихлээ. Үнэхээр хөгжим дардаг хүнээр ч хэлгэж үзчихлээ. Хөгжим дардаг, хөгжмийг дардаг хүмүүс ч онгодоо хүлээгээс очт юм бэлээ. За би онгодоо хүлээн, за болоогүй байна. Миний мэдрэмж төрөөг байна ингэсээр хөтөлбөр ингээд баг нэг жилжингээ тойроод ч өлегтэй юм гарахгүй. За тэгэнгүүт нь за тэгвэл ингээд бит зохиодог хүүхдүүдээр гоё аятай юм ритм зохиож тэрэн дээр нь гоё дуулчих гэж зохиолгож үзлээ. Хагас тутам зохиож өгчвөл тэрэн ч ингээд болсонгүй ихчээ би тэгээ явж гин ингээд явж гин ийшээ явж гин тийшээ явж гин. Зөндөө олон хүмүүс тандаж үзээ сүултээ бүр ингээд бүр үнэхээр шантарч ирсэн үеийн ч одоо энэ ийм урлагийн мэдрэмжтэй амьд сэрүүн хүн байд юм уу? Эсвэл ингээд том студийн продакшн одоо хандыг ихээр тэр чи юу над одоо хинч үштэй над шиг би ямар алтартай дуучин байгааш над чиг ингээд зүгээр л өөрийнхөө хуухнийхаа сэтгэлээр ийм хийх гэж явж байгаа хүмүүсийг тоохгүй нэгдэж хоёрдож маш өндөр үнэлж байгаа хгүй. Би одоо бусдад хүмүүс энэ тарныг дуулаад сурчаасаа гэдэг сэтгэлээсээ болоод 5 сая, 6 сая, 10 сая төгрөг гаргаж чадахгүй шүү дээ. Зүгээр ингээд өөртөө байгаа карманда байгаа мөнгөө илүүчлээд ингээд тарин зохиолох гэдэг бол зөндөө явж байсан. Зохиолох бишээ. Аятай дуу болгох гэдэг. Яад гэвэл одоо энэ нэтгэгчүүд чинь маш гой таринуудыг бидний нөгөө нэг энэ санскрит хэлний одоо эртний энэ буддын шашны таринуудыг чинь маш гой дуу болгоцсон байдаг байхгүй бүр ёоз язараа гэдэг шиг янз янзаараа аян гой дуу хоолой нь гой байнгын дуулдаг ард том болохоор хоолон чакраныхан тэр дуу хоолой хөг их шиг ямар ч гой гарч ирдیں۔ Тэ сонсоол бүр ингээл атархдаг манай монгол ч гэсэндээ ингэж болно штэ тэ бид нар ч гэсэн юм гой аятай болчвол хэлэн. Гэтэ яг наа чи ингэ сэтгэдэг хүмүүс байд юм бэлээ. Жишээ нь хэд ингээл ноон дарах цагаан дарах тэгэл одоо нэг насрагстай араас дуулдаг энэ бүх таринууд ингээл дуу болгоод ингээд тавьсан байдаг. Бас намайг жоохон байхад саран гэрэл үлөө саран даваа илүү нэг гоё эмхтэй дуучин ихч бас ингээд тарныг дуулдаг байсан. Гэхдээ тэр ингээд нэх амар тийм явдаггүй. Жоохон яг нэг дуу гаргаад хоёр дуу гаргаад орчдөг байхгүй. Гэтэл энэ гадны оронд чинь бүр CD гэдэг нь холгоотой бүр ингээд бүхэл хит хитэн 10-аар нь 20-оор нь 100-аар нь 1000-аар нь зохиож байгаа байхгүй. Бид тэр шиг нэгэн юм нэг ширнэн гээд дуулчаал эсвэл нэгэн ингээл нэг мань байдсан хүмүүс дуулчаал орчдөг биш байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө шашны тэргүүнүүд уг нь эний чинь миний бодлоор бол шашны тэргүүнүүд энийг ажил хэрэг болгоод ард түмэндээ энэ тарныг одоо дэлгэрүүлэх үйл ажиллаа хийгээд тэр санхүү мөнгө нугасаа шашныхандаа ингээд сарангуй гинэ тийм сарангуй гэдэг айгуу гоё эмхтэй үзлэнтэй сайхан эмхтэй дөгөөсө тэр дуучин ингээд гоё тарныг дуулдаг байсан. Тэр надад айгуу гоё таалагддаг бас дагаад дуулдаг байсан. Тэр дагаад дуулдаг байсан хүмүүс мөгдөөрөө одоо тэр тарны хэсгээс баг мэдчихэж байгаа ах те. За ингэж дуулдаг байсан. Тэнгүүд нэг манай шашны одоо тэргүүнүүд нь ч юм уу манай шашны одоо юунууд чинь тийм зүйл хийдэггүй байхгүй. Зөвхөн лам л одоо тэр номын уншаал яг орд нь мөнгөний нөгөөлийг урд нь ингээд заслаа хийлгүүлээ лам гэдэг хүнээр тарнаа уншуулах хэрэгтэй гэж ойлгоод үгүй штэ дэлхийн ертөнцид энэ тарныг тэгж ашигладаг штэ тий. Бүр ингээд 80 настай балчраас
юу л 8 настай болчраас 80 настай хөгшөд хүртэл гэдэг шиг бүхэл хүмүүсийн тарныг дуулж уншиж ингэж ашигладаг зүйлийг бид нар ингэж жоохон хоцорч ойлгоод байгаа байхгүй юу. Тийм учраас одооноос эхлэн бид нар ингэж намайг сонсдог, дагдаг ч юм уу, надад итгэдэг ч юм уу химбгүй гэдэг нь юусаа хамаагүй тарин гэдэг зүйлийг гэрэл хэмээн хүлээж авч хайрын тэнгэрлэг хүч гэж хэмээн ойлгож хүлээж авч дуулдаг, уншдаг, гэрийнхэндээ үр хөвгтүүдэд зааж өгдөг те дуу хоолойнд нь ингээд оруулдаг багасаа ингээд шууд зүгээр л дуулаад явчих юм бол хоолойн чакраных нь бохирдлон цэвэрлэгдэл хоолой хүрдэн итгэвчээл хүмүүстэй хүртэл чин сэтгэлээсээ ярихтаа бүр ингээд маш гоё тослог ярих боломжтой байгаа байхгүй. Тэгмэд хүүхдүүд маань яг үнэндээ тарин мэдэхгүй шүү дээ тий. Хүүхдүүд маань ээж аав нь бас хэлэхгүй дэлгэрүүлэхгүй байгаа байхгүй. Нэг заслаа нэг жилд нэг ганц удаа ганд нь очиод ном уншуулж хэл гэсэн ойлголттой. Үгүй шүү дээ. Тэр ганданд байгаа уншиж байгаа номнуудыг бид нар бүгдөө хаанаач тэр судруудыг худалдаж аваад өөрсдөө төв тэл юм уу монгол хэлээр одоо ашиглаад уншаад чийжлээд ингэх боломжтой. Яг нь ер нь аль судрууд бол төв тэл дээр байгаа. Гэхдээ тарны ингээд хамгийн хүчтэй чичиргээ үүсгдэг бол хамгийн анхдагч хэл буюу санскрит хэлтэй. Санскрит хэл дээрх тарин бол хамгийн хүчтэй байна, хамгийн сонсголонтой байна, хамгийн уран яруу байна гэдэг ер нь хвчлэн санскрит хэлээр бичигдсэн таринуудыг одоо уншдаг байхгүй юу. Анхны мөн чанараас нь жоохон орчуулад ингээд дуулаад яг уу Япон, Хятад гэж орчуулдаг л да. Монголоор ч орчуулсан байгаа. Тэгээ ингээд орчуулад болохоор жоохон ингээд анхных нь энерги нь алдагдчихсан болоо гэж би боддог. Болохгүй юм бол байхгүй. Гэхдээ би бол эртний хэлээр нь анханасаа гарч ирсэн тэр ариун аялгаутай хэлээр нь уншвал их зүгээр ингээд санагддаг. Төв хэлээр нь санскрит хэлээр нь те. Ингэж уншихаар илүү авайн, давтамж нь, энерги нь, тэнцвэржүүлэлт нь илүү өндөр түвшинд гарч ирж байгаа юм шиг надад санагддаг учраас би илүү чөлөөтэй гоё одоо өндөр энергийн давтамж мэдрэхийг хүсдэг учраас санскрит хэлээр нь таринуудаа оруулаад байдэ. За сүүлийн үед бол би өөрөө ингээд таринуудыг дуу болгоод оруулаад байгаа. Азар гэдэг шиг те. Би чинь баахан таринуудыг дуу болгох гэж үзээд яваад манай гэр бүлийн хүн хүртэл сүлдээ чи юм ямар хөөрөөс мөнгө гаргад юм бэ? Янз янзаар үзлээ үнэхээр болохгүй байгаа юмыг одоо болоод хийсэн байсан ч гэсэн хүмүүс сонсохгүй штэ тэгээс хүмүүс ойлгохгүй штэ гэдэгдэг байсан аргагүй л хальтаа тий ингээл шаал одоо нэг өөрт амьдралд нь хэрэггүй ч юм уу тий юуны араас ингээл амар олон жил 4 жил ингээл бидээ дуулдаг молдог найзуудтай ортол уулзаад одоо рэпер найзуудтай уулзаад энийг энэ тарныг дуу болгомоор байгаамаа чи эрэгтэй олоогоор би эмэгтэй олоогоор дуулах уу хамтдаа дуулж үзэх үү гэд миний нөө хоббигоос uuсан нэг студ байдаг штэ жижиг студ байдаг коронавигийн үед би студ нээжсэн тэр хоббигоор л да зүгээр сонирхлоороо тэрнээс бол би тийм айхтар мэдлэгтэй одоо урлагийн салбарын хүн биш л дээ. Зүгээр л дуртай сонирхолтой болохоор жижигхэн хөргийн дөрүүлжин заяа. Жижигхэн дөрүүлж студ нээжсэн. Тэр студтай ингээл дуулдаг найзуудаа ураад хэдүүл хамт дуулж үзгүй энийг ингээд хүмүүс түгээмээр байгаамаа энэ л өгүүлбэрийг хэлээл ингээл дуулчмаар байгаамаа дуу болгочвол залуучууд сонирхох байх хүмүүс сонирхох байх гэл аяух явдаг байсан. Тэгээд өгөн тгий мигээгээл ярьжсэн бас л аян дээрээ гацаал ямар аятад дуулах яаж аятад дуулах уу гэсээр агаал тэгээд бид нар бол нэг юм шийдэл төрж чадаагүй салж исэн. Одоо хараа аягүй ингээд би аацтай юм уу бүр үнэхээр талархаад баршгүй гэдэг шиг хиймэл оюун ухаан гэдэг зүйл үүсээд би өөрөө хиймэл оюун ухааны программыг ашиглаад өөрийнхөө хүссэн аяыг зохиож чаддаг болсон. Тийм учраас би энэ тарины аянуудыг гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тийм одоо хэдэн жил хүний онгодыг чүлээ хэрэг гарсангүй одоо тэ хэдэн сая доллар ч өөрөөсөө гаргах хэрэггүй боллоо. Гэтэ яг ингээд өөрийн ер нь бол ингээд карманаас мэдээж мөнгө гарна л та тэр чинь бас худалдаж аавн тэ тодорхой хэмжээний үнэ төлбөр төлдөг ч гэсэндээ ямар ч байсан бүр нэг дааж давшгүй мөнгө биш учраас би бол бусдынхаа төлөө намайг сонсдог дагдаг дагагч нартай энэ тарин гэдэг зүйлийг ойлгочоосаа гэж боддог хүмүүстэй зориулаад бол гаргадаг. За тэгээ хөрхийн ингээд нэг хэдэн таринууд ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийн чагцаас гаргаж ирсэн таринуудаа хийсэн үзэгч айгу хандлт айгу багтаа байгаад байдаг. Хүмүүс угаасаа ойлгохгүй л дээ ямар сэтлэр яагаад тэгээд байгааг нь ойлгохгүй учраас тэгдэг болов гэж бодож байна. Би бол өөрөө ингээд тарныг уншаад дуулаад амьдралдаа үр шимийг нь хүртээд өөрийнхөө амьдралд авах зүйлүүдээ аваад ойлгоц учраас энийг бүр ингээд хүмүүс ойлгодог ч болоосаа гэд бүр ингээд халахалдаг гэх юм уу те бүр ингээд халахалдаг бүр шимширдэг байхгүй. Яг нь мэдээж би танхимын бясалгал заадаг бясалгалын багш болсноосоо хойш бол бясалгалтаа сууж байгаа хүмүүстэй тодорхой хэмжээнд ойлгуулдаг, тодорхой хэмжээнд сайн гэгэрүүлэх ажиллаа хийгээд тайлбарлаж өгдөг л дөө. Гэтэ тэр чинь одоо би ямар хэдэн зуун сая хүнд зааж өгч байгаа штэ тодорхой тооны хүмүүст тодорхой өөрийнхөө боломж зааландаа багтж байгаа хүмүүстэй л хэлж байгаа. Тэдгээр хүмүүс бол ойлгоод даа мөчгөө өгөөд багшаа би тарин дуулдаг болно, сонсдог болно, ямар сайхан гэдэг ч гэсэндээ яг масыг бодвол нэлээд цөөхөн хүнэлтэй. Гэтэл
манай монголч 3 сая хүнтэй. 3 сая хүн ч одоо нэг те иймэрхүү мэдээлэл ингээл нэг нэгэндээ түгээхэд бол надад бол аюу амархан санагддаг байхгүй юу. Гэхдээ л монголчууд сайн мэдээлэл маш бага тардаг, муу мэдээлэл бол гэрлийн хурдаар, секундын хурдаар тардаг гэдгийг бол бид нар одоо бүгдөө ойлгодог болчихсон тий. За тэгээд миний ингээд өөрийн хиймэл оюуханы тусламжтайгаар аяа гаргаж ирээд дуу хоолойгоо өөрөө ингээ хоолойгоо оруулаад түүнийг хиймэл оюуханаар засаад ингээд гаргасан ариун таринууд бол миний номтой болог пэйж хуудас буюу YouTube сувганд бол байдаг. За энэ YouTube сувг одоо энэ юуг та нар байна сонсоод ингээд байнга сонсож байгаа шүү. Үнэхээр гоё юм гэдэг хүмүүс бол зөндөө байгаа. За зөндөө ч яахаа тодорхой тооны байгаа. Тэгвэл ер нь бол хүмүүс мэдэхгүй байгаа даа. За жишээ нь хэд энэ одоо миний хамгийн сүүлд оруулсан хүчтэй санскрит тарина, эд баялаг гой сайхан хайрын тэнгэрлэг хүчийг дууддаг тарина гэж оруулсан энэ мантра маань өөрөө маш эртний тарина байхгүй. Энэгээр хүмүүс энергийн засал хийдэг, энэгээр хүмүүс эмчилгээ хийдэг, идэгрэлт хийдэг те. Энийг бүх төрлийн хүмүүс ингээд энэ шашинтай холбоотой, үл холбоотой шашны тэргүүнүүд буюу энгийн бүх хүмүүсээс ахуулаад дэлхий дээр эн чинь тарцсан тарина. Бүр алдартай тарина байхгүй. Хүн болгонд дуулдаг, бясалгал хийдэг, багш болгон бараг мэдэх ёстой. За мэддэг мэдгүй байсаа мэдхгүй ямар ч мэдэх ёстой юм таринад энийг энэ тариныг ингээд дуулахаар маш гоё ингээд эд баялагын энерги цэвэрлэгддэг. Дуу хоолойны бохирдол харилдаг, гэрийн энергийг цэвэрлдэг. Хайр дурлал би нөө таны гой сайхан гэд би угаасаа мэдээж энэ чинь одоо тайлбарлаа бичсэн. Гэхдээ энэ чинь хязгаартай зайд бичиж байгаа учраас гой сайхан гэж бичиж байгаа. Гой сайхан гэдэг нь дотоод гой сайхан багхгүй юу? Энэ тариныг дуулахаар одоо гой сайхан буюу дотоод гой сайхан, эд баялаг буюу таны ариун аливаа зүйлийг одоо сайн сайхан зүйлийг мэдрэх, идэх, уух тэр энерги тань амжилтын энерги буюу дотоод энэ хүрд тань, бүтээлийн хүрд тань. За тэгээд энэ бүх сайн сайхан энергийг одоо бүрдүүлж өгдөг ийм тариныг би хамгийн сүүлд оруулсан. За одоо ч гэсэн хандлт багтай л юм гэдэг шиг те. Тэгээд энэ тариныг ингээд оруулсан. Энийг ингээд яг тарин шиг болохоор манай монголчууд чинь нэг юм шашнаараа хаалгацсан орнууд нь мэдэгдээд байдаг байхгүй юу гэхээр үнийг дээр үеийн нэг юм бурхан шашны юм явж ингээл ингээд орхичдаг. Бурхан шашин гэхээр л орхичдаг. За би залуучууд нь би залуу хөгшчүүл нь болохоор бидний үед ингээд шашин байдаггүй байха болцсон байсан. Тэр би шашин биш юу ч мэдэхгүй надаа тийм шашны талаар ойлголт байхгүй. Одоо ингээд настаа 50-та 60-та 70-та хүмүүсээсээ бид нар ч юм сурах болов гэдээ асуухаар тэр хүмүүс маань бүр мэдэхгүй. Яагаад бол тэр хүмүүс маань яг нөгөө шашныг хаалгацсан шашны ингээд хорцсон байх үед бүгдөө чимээгүй байшгүй, бүгдөө дуугаа байшгүй гэд гэртэн байсан бүх шашнуудыг хураагаад авсан юм айцтай. Тэр үеийг туулсан хүмүүс чинь бүр бидрээсээ бараг 7 дор гэдэг шиг заримдаа цайны дээж мэж юм уу мач бараг мэдэхгүй шахуу байх нь холгүй байдаг. Олдохгүй манай монголчууд нэг тэнгэр шүтлэгтэйсэн болохоор дээд тэнгэртэй нэг цайныхаа дээжийг өргөхийн, хоолныхаа дээжийг өргөхийн сүүлийн үед ч барилга байшин болоод бараг нөө байранд амьдардаг болоод гарч хоол ундныхаа дээжийг өргөхөөр машин тэрэгэн дээр насгарчих гад бараг шөмжлүүсээр яагаад бараг өргөхөж болж явах шиг байна те. Уг нь бол бид нар чинь хээр талын ард юм уу. Хээр талдаа сайхан гараад сүйтэй цайныхаа дээжийг өргөхөөр тэр эргэн тойрных нь ургамал амтан ургамал ногоон нуртал ургадаг байсан. Яагаад гэвэл сүү гэдэг бол газарлуу шингээд ялцмаг буюу ийм одоо ялцрал үүсгдэг. Ялцрал үүсгэхээр тэндээс маш гой бордоо маш гой хурс гарч ирээд тэр ургамал ногоон нуртал сайхан ургадаг байсан бахана шүү дээ. Тэгэж ургадаг. Тэгээд нөгөө амтан адуу мал маань тэрий чинь дахиад идээд бид нар шимшүүлсээ өгдөг. Ингээл хиндэл сайхан өр өгөөжтэй юм хийдэг байсан байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо миний бодлоор юу вэ гэхээр энэ тарины талаарх жоохон тийм хөдөөний гэж бид нар ярьдаг ш нэг юм хуучны хоцрогдсон ойлголтыг бид нар ямар хөдөөний ингэж ярьдаг ш тэ. Яг тэрэн шиг юм хоцрогдсон ойлголтоо жоохон халах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тийм учраас би сайхан зоригтойгоор хүмүүстэй өөрийнхөө уншдаг, мэддэг, сурсан тэ энэ таринуудаасаа таниулын өдөрт залбирлыг аргыг нь зааж өгье гэдэг нэг юм намасте гэдэг тэ. Намасте гэдэг бол одоо та нар мань бараг утгыг ойлгодог болсон юм зарсан одоо задаргааны огтцсон үг байгаа ш тэ. Ийм одоо юу нэртэй групп байгуулж байгаа. Энэ групп дээр бол би өглөө болгон нэг залбирлын үг тэр залбирлыг идэвхжүүлдэг тэр залбиралтай холбоотой тариныг бичээд оруулна. Та өглөө яг 5 минут үрзээ зарцуулаад өглөө 6 цагт орно. 6 гэдэг чинь та өдрийн хэдэн цагт ч харж болно гэсэн үг байхгүй юу? Албаар би зүгээр бусдыгаа сэрхэд одоо арай нэг жоох эрт оруулах гэж хичээж байгаа нь тэр их юм уу да тий. 6 цагт ингээд тарин орцсон байна группт. Та тэр таринаа уншаад эхлээд залбирлаа хийж өөрийнхөө гэрчлэлийг хэлчихэд өөрийнхөө гэрчлэлийг хэлсний дараа тухайн өдрийн гэрчлэлтэйгээ таарсан баттгсан ариун санскрит гаралтай таринаа уншаад
ингээд 21 өдөр энийгээ дадуулаад үз. 21 өдөр амьдралдаа уншаад судлаа тэрэндээ ингээд уйсаад мэдрээд ахаар амьдралтай нь 21 өдрийн дараа юу болох нь вэ? Ямар энерги цуглах нь вэ? Та яаж хөнгөн болох нь вэ? Энергийн давтамж чи яаж өсөх нь вэ? Яаж сэтгэл санаа чинь тайвшрах нь вэ? Ямар гоё Тэнгэрийн хамгаалтанд орох нь вэ? Бурхтын ивэлийг яаж авах нь вэ гэдгээ яг өөрөөр ахаар. За би гэхдээ энэ группт орж байгаа хүмүүсээ нэг юм хийхгүй, уншихгүй те зүгээр нэг юм сонирх гэж байгаа, зүгээр нэг юмнаас сурах гэж байгаа хүмүүс бүү орж ирээ. Яг унши, хий, яг залбирч үзье, яг тарныг уншиж үзье гэдэг ийм зоригтой хүмүүс л ор гэж бодож байгаа. Яг бол зоригтой хүмүүс орохгүй гэдэг чинь уус юм мэдрэхгүй байхгүй. Нөгөө фитнес бүртгүүлцэнсэн хизээ турах юм болоо гэж байгаа шиг те. Нөгөө группт нь юм ороолын өөрөө даттдгүй, өөрөө хийдгээ үсээ болоод үр дүн мэдэрдэггүй ээжэж тийм байна, ийм байна гэдэг нөгөө нэг юмд залхуу хайрыг хамтдаг шиг битгий хандаасаа гэж одоо бодож байгаа. Завтаачсэн, завгүйчсэн те ажил ихтэй байсан ч гэсэн 5 минутчтай би ямар таныг 5 цаг бясалгаад суу гэж байгаа ш 50 минут бясалгаад суу гэж байгаа ш 5 минут залбирч гэрчлээлч тэгээд хүмүүс ч хараа залбирыг хэр би залбирлаа мэдэхгүй байна гэдэг байхгүй одоо би юу гэж залбирхаа мэдэхгүй байна гэдэг тэр залбирлыг чи үгийн заагаад өгчөө те өнөөдөр ямар зоригтой залбирх вэ зорилгын тэр тухайн өдөр нь би хилээд өгчөө тэр залбирал гэрчлэлийг чинь баттгсан тарныг нь бичээд өгчөө залбирлаа хилээд зорилгоо хилээд дээрээс нь гэрчлэх одоо тарина баттгаад тэгээд амьдралаа хар. Тэгээд өөрийгөө хар. Дуу хоолойны чакрагаа дүгнж үз. Тэгээд өөрийнхөө эргэн тойрны орчныг энергийн давтамж нь нэмэгдэм байх уу сэтгэл санаа чи яаж баястай байх гэдгийг хар. Тарин уншихад бол оюун ухаан төвлөр сайжирдаг, сөрөг бодлууд арилдаг, бодлуудаа ингээд хязгаарлаж чаддаг гэж хэлж штэ. Тэгэхээр маш олон гай одоо ач холбогдолтой. За тэгтээ би ингээд хүмүүс сонирхгүй байгаатай холбоотойгоор юм эртний одоо ай биш одоо сүүлийн үеийн сайхан юм хинч дуулах хөөгшин хүнэнч дуулсан чадхаар залуунч дуулсан чадхаар аянд оруулаад байгаа байхгүй юу? Хрим климага лакшми намаха амшрим хрим климага лакшми намаха үнэхээр гоё заяа. Та нар ингээд тарныг дуулаад, уншаад, дуу хоолойны жөнгийн өөрчлөгдөд ирэхээр бүр ингээд дурлна. Яг над чиг дурлна. Би бол дурлсан. Гэхдээ хүмүүс бол ойлгодоггүй юу гэхээр залуу хөлтэй жасыг тарин маринсыг ингээл нөгөө л нэг хөгшрөлгөн унших, баг хөгшчл нь уншихгүй байгаа юм хөгшрөлгөн унших хэрэгтэй юм шиг ойлгоод байдаг. Үгүй шүү. Яг одоо би энэ лавраа дамжуулаад намайг үзэж байгаа залуучуудын үйл бүгдэнд нь уриалмаар байна. Чи ингээд залуу болохоор та залуу болохоор одоо юу ч өвдөж үзээгүй, өхөж үзээгүй, зовж үзээгүй болохоор тарин уншихгүй гэсэн ойлголт байхгүй. Үнэхээр заавал зовж үзсэн, өвдөж үзсэн, өхөж үзсэн хүн уншдаггүй маа. Хоолойн чакрага итгэвчүүл дотоод сүнсээ сэрээ дуу хоолойны өнгийг сайжруул эргэн тойрныхоо ариун орчныг гэрэлтүүл өөрөөсөө гэрлийн энерги ялгаруул тэнгэрлэг энерги тэжээжддэг те. Тхийн тулд энэ тарныг ямар шалтгаангүйгээр зүгээр унш. Яг мэдээж бясалгал маш гайхалтай л да. Гэхдээ заримдаа хүмүүс бясалгал хийх зав байхгүй, бясалгал хийх одоо мэдлэг байхгүй, бясалгал хийхээр чадахгүй байгаа хүмүүс бол зүгээр залбираад тарин уншаа суухад тарны бясалгал гэж байдаг те. Энэ үйлдэл чинь залбираад тарин уншиж байгаа үйлдэл чинь танд одоо агуу том бясалгал болж өгөх байхгүй юу. Тэгэхээр би монголчуудаа бас баг зэргийн ингээд тэгээд бясалгалд орох арга замыг зөөлнөр, хөнгөнөр, амархнаар оруулахын тулд энэ зүйлүүдийг сэтэж хийж байгаамаа. За гоё маа залуу хүн юм гоё зөв сэдэлтэй мэдлэгтэй мундаг бүсгүй байна. Ямар гоё аялах вэ гэсэн байна. За баярлалаа. За та миний энэ гаргаж байгаа энэ тарнын аюудыг сонсхийг хүсэх юм бол миний номтой бодлого пэйжүүд рүү ороод энэ плейлист гэдэг листагаа тэр плейлистэн дээр нь дараад энэ тарнын дуулал мантра гэдэг дээр нь дарахаар миний нэг хөрхөн өөрөөсөө гаргаад байгаа тэр мантра аянууд минь хөрхөн байж байгаа. Чингис хаандаа зориулж одоо инэрл одуулсан бичиж одоо өөрийнхөө зүгээс инэрл одуулж бичсэн шүлгээ аятаа болголоо, дуу болголоо. Аав ээжтэй мэдээж биднийг энэ дэлхийн ертөнцид урьж авчирсан ижийн аавда бид нар магтаал уянга дуу өгөхгүй бол өөр хинд өхөвдөө тий ижийн аавда зориулсан зөрхөн хурдны тарин за мөн бүх хүслийг даатгадаг тарин нийтдээ 4 үг гэх мэтчлийн юм сайхан таринууд бол орсон байна. Тэгээ хүмүүс араа яг одоо манай Монголд сэтгэлийн өвчлөл, сэтгэлийн готрол маш ихтэй байгаа учраас өвчлөл маш их байгаа байхгүй. Хор тавдар, янз бүрийн шалтгаангүй өвчлүүд, оншин олдохгүй өвчлөл, за сериоз гэлтэй янз бүрийн өвчлүүд байгаа. Тийм учраас би миний Монголд ингээд зөндөө өвчлөлтэй хүмүүс байна. Өвчлөл нь бүр дийлцээ эрүүл хүн бараг байхгүй болчиход байна. Энэ бол сэтгэл готрол, сэтгэл зүйн асуудлаас болж байгаа маа гэдгийг өөрөө энэ сүнслэг ажлыг хийгээд ойлгосон учраас энэ өвдөлттэй өвчин айдас үхлээс хамгаалсан тарныг би өөрөө тарнын дуулал болгож оруулсан. Яагаад вэ гэвэл
та өвдөж байгаа бол тэ зүгээр өвдөж шаналж ууралж суухын оронд таринаа дуулаад, таринаа сонсоод, таринаа сураад ингээд байж байгаа юм бол ядаж таны өвдөлтийн чин энерги багасна шүү дээ. Дээрээс нь таны нөө ариун гэрлийн энерги өндөр давтамж танаас ялгараад та тэр өвчнөө энергиэр ялан дийлэх, идээх тэр мэдлэг, тэр энерги чинь танаас үүсэх байхгүй юу? Тийм учраас ийм одоо өвчин айдас үхлээс хамгаалах тариныг би эртний тарин л да, санскрит тарин, тэрнийг аятаа болгоод ингээд монголчуудад дуулахад амар болгоод монгол үгээр нь үсгээр нь орчуулж чичээд ингээд оруулсан байгаа шүү. За тийм учраас ерөөсөө тарин залбирал гэдэг бол гахалтай зүйл, залбирал гэдэг бол гэрчлэл. Залбирал гэдэг зүйлийг бол хүн болгон бас л ингээд залбирж мөрөгж энэ дэлхийн ертөнцийн өөрийнхөө юу хүсэж байгааг хэлэх ёстой, өөрийнхөө юу мөрөөдөж байгааг хэлэх ёстой. Зүгээр нэг харах хоноор хэдүүлээ бодож үзье л да. Та гэрийнхэндээ юу хийж байгаагаа хэлэхгүй бол таны гэрийнхэн ч мэдгүй шүү. Би хоол идмээр байна гэж хэлэхгүй бол хоол хийж өгөхгүй. Би уух юм уумаар байна гэж хэлэхгүй бол таны ам цангаж байгааг хэн ч мэдэхгүй. Би өвдөөд байна гэж хэлэхгүй бол таны өвчнийг хэн ч хуваалцахгүй. Ямар нэгэн байдлаар гэрчлэл буюу би тэгээд байна, би ингээд байна гэж хэлжээж биеийг ойлгодог үстэй бид нар. Тийм учраас бид нар энэ дэлхийн ертөнцийн оршихуй байгальтаа бас би ингэмээр байна гэдэг юм а хэлэх ёстой. Энэ бол гэрчлэл буюу залбирал. Зүгээр нэг хов ярьж байгаа юм шиг, найзтай ярьж байгаа шиг биш. Дэлхийн ертөнцийн оршихуйд эрг энерги өвд дэцүүдэд бид нар залбирлаар дамжуулан сэтгэлээсээ гарч байгаа энэ сэтгэлийн энергиэрээ дамжуулан залбирлаар энэ энергийг бүрдүүлж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас сайхан залбирч сурыг, гэрчил сурыг өдөр болгоныг зоригтой залбираад түүнийгээ тэр өдрийнхөө залбирал гэрчлэлтэй таарсан таринаар нь баттгаж өгөөд тэгээд та ажиллаа гэд үзтээ. Тэгээд та нийгэмд ороод үзтээ. Тэгээд та гэртээ ажилласаа тараад ирээд үзтээ. Таны хүссэн бүх зүйл чинь биелэх боломжтой. За 21 хоногт бол тодорхой хэмжээний сайхан эрг энергиуд, эрг ойлголтууд, эрг үр дүнгууд бол гарна. За ер нь бол одоо амьдралынхаа туршилт татуулах хэрэгтэй. Зөвхөн 21 хоног ижлөө боллоо гэдэггүй. Тийм учраас би яг ингээд даваа гарагт эхлэн даваа гаргаас хойш хоцорсон хүмүүсээ бол авахгүй. Ягаад гэвэл хүн чинь нэг юмны дундуур хоцроод ороод ирэхээр самраа ичдэг байхгүй. Энэ нь хаанагаа, тэр нь хаанагаа, яасан, ийсэн, ингэсэн би тэгсэн байна. Миний ажил болохгүй, тэрний зав болохгүй гэд үгүй. Зүгээр л яг эхнээс нь суугаал, эхнээс нь үз. Энд ямар ч тийм одоо нөгөө нэг айгу удаан цаг хугацаа зарцуулахгүй таны ажилтай байна уу, өөр орны цагийн хуваарлалтай байна уу гэдэг чинь ерөөсөө хамаагүй. Ерөөсөө ганцхан 5 минут суугаал, 5 минут уншаал, 5 минут залбирчих. Тэгэл болоо. Нэг амир хүнд одоо юм хийх гэж байгаа шүнд хүчээр хар ажил хийх гэж байгаа ш. Тэрэнд чинь нэг тийм удаан хугацаа заав чөлөөнөх бараг хэрэггүй байхгүй юу? Гол нь өглөө надад нэг 5-10 минут хэрэгтэй гэдэг ухамсартай байхад л хангалттай гэсэн үг. За ингээд би нэг хамтдаа гоё дуулаасай, хамтдаа гоё ингээд энэ тарин гэдэг зүйлийг дуу шиг одоо мэдрээд дуу шиг ингэж өөрөө дуулаад хоолон хүртнийхаа чичиргээг нэмээд өөрөөсөө гэрэл цацраагаад өөрийгөө гэгэрлийн зам руу хөтлөөсөө гэсэндээ энэ зүйлүүдийг хийдэм аа. Яг хүмүүс гайхаж магадгүй хэн болцоод одоо энэ одоо тийм тарин барин зохиож тарин барины эсвэл дуу болох гэдэг. Миний сүнсний хүсэл. Миний зүгээр л дотоос сүссэн өөрийнхөө мэдсэн сурсамыг бусдад одоо ингээд дамжуулах дуртай тийм л хүн байгаа юм. Тэгээ сүнслэг ажил хийдэг, бусдын амьдралын кодыг тайлдаг, авра үздэг, энергийн цэцэл хийдэг учраас угаасаа л арга гарч хайдаг, ийм ажил хийдэг бүхэл хүмүүс арга гарч хайсаар ирсэн. Тийм учраас би өөрийнхөө одоо давуу талаа ашиглаад гэх юм уу. Миний яг давуу тал би мэрэгжлийн сургууль сураагүй ч гэсэндээ аливаа амиг ингээд гоё найруулах, зохицуулах чадвартай юм болов уу гэж өөрийгөө хараад байдیں۔ Тийм учраас би нөгөө нэг тийм угаасаа сонирхолтой миний ингээд багын сонирхол хобби мөрөөдөл юу гэж би кинонд дуу оруулах мөрөөдөлтэйсэн баггүй юу. Ингээд киноны дуу оруулагч болох юмсан тий. Би ингээд хоолоогоо айгу олон янзаар одоо хувиргаж ярих одоо хоббитой гэх юм уу. Жоох хөөхтэй шиг, хөшүүн өний шиг ч юм уу янз янзаар ярих дуртай. Тийм учраас би тиймэрхүү одоо юмэг дуу оруулах тэр ажлыг бол аюулсан чадна гэж боддог байсан. Тийм учраас багасаа л кинонд оруулахынсаа хөтлөгч болохынсаа гэж мөрөөддөг байсан ч гэсэн миний амьдралын зам зовлон зүтгүүртэй тэр хэцүү одоо зүйл маань яг тэр зам руу үнэхээр чиглүүлж өгөөгүй. Чиглүүлэхгүй шал өөр зүйл рүү чиглүүлж хэцүү хатуу хөтөө амьдралаас гарах гэж явсаар байгаад энэ зам энэ одоо энд хүрээд ирсэн байж гин. Гэхдээ би өөрийнхөө сонирхол хоббиг ингээд мартаагүй шүлэг үлгэр зохиогоо тэрхүү үлгэрээ өөрийнхөө хоолоогоор уншаад за мөн ингээд ер нь ингээд хүмүүс дуу хоолоогоор шүлэг зохиогоо шүлгээ уншаад ингээд зүгээр л өөрийнхөө хоббигоор хийдэг байсан. Тэгээд өөрийнхөө хоббигоор ингээд нөгөө нэг зохиосон шүлгээ студид ороод унших гэсэн чинь нэг шүлэгийг уншихад хэдэн минут нэг гэлээ 200,000 төгрөг гээд
Тэгээ би одоо нэг шүлэг унших гэж одоо хэдэн зуун мянган төгрөг өрхийн гэж бодоод за тэгвэл юу нөөрэ бараг студ байгуулж идөө те өөрөө жижиг студтэй болоод өөрийнхөө тэр студид хүссэн үедээ ороод хүссэн шүлгээ уншчихъя. Тэгэхгүй би нэг шүлэг зохиох болгондоо тэрийгээ ингээл нэг тэтэн минут нь 200 мянга гэдэг. Одоо тэр нэг шүлэг уншихад чи хэдэн минут болох хэдэн цаг болох юм. Тэгээ хэдэн төгрөг төлөх юм гэж бодоод одоо мөнгөө бараг хэмнээд гэх юм да. Коронавиг үед нэг жижигхэн студ байгуулж ирсэн. Тэгээд тэр студидээ ингээд шүлгээ зохиогоод хоолоогоор уншаад яг миний өөрөө хоолоогоор уншсан оруулсан юу байгаа л та шүлгүүд байж байдгийн. Тэгээд ингээд оруулдаг байсан чинь сүүлдээ нөгөө нэг нь сүнслэг ажил хийгээд айгуу завгүй болоод хүн үздэг болоод юун тэр студ руугаа орж тэр шүлэг мүлгээ зохиож хоббигийнхаа араас явах тийм цаг зав тийм боломж байхгүй болоод зүгээр л ингээд уцаараа уншдаг. Студ руугаа орж одоо тэр хоолоо молоо бичих надад ямар ч завгүй болоод одоо ч манай студ ажилдаг. Одоо ч манай нэмэн таврын хажууд яг ям рестораны хажууд 2 дахь жижиг студ маань байж л байгаа, ажилласаар л байгаа. Гэхдээ би одоо ч бүр орж амждаг. Би шин бараг студ руугаа орох хөтэл гэрлүүг орж амжихгүй байгаа тийм шүү дээ. Тийм учраас зүгээр ингээд одоо шүлэг мүлгээ бараг уцаараа уншаал тэгэл уцаараа ингээд өөрийнхөө хоолоогоор унсна бараг тэр чигээр ингээд оруулчихдээ. Тэгээ уцтаа сайн ажиллаж чаддаг, техник технологитой сайн ажиллаж чаддаг учраас ингээд уцаараа янзлаад ингээд оруулчихдээ юм аа. За тэгтээ ер нь бол миний хобби хэврээл байгаа. Би хизээ нэгэн цагт нэг кинонд оруулах нэг юм боломж болцоо гарч ирвэл гоё оруулахынсан гэж боддог. За оруулах тийм боломж нь гарахгүй бол өөрөө бараг Google-тэй хийгээд өөрөө ингээд дуу оруулчихна гэж боддог. Тэг хөргөн жижиг юм богинохон анимашн ч юм уу, жижиг үлгэр ч юм уу хийгээд тэг тэрний хадууг өөрөө оруулна гэж боддог. За та нар минь миний гэрчшөө заяа. Би сая өөрөө дотор сэтгэлдээсэн зүйлийг гэрчилж хэллээ шүү. Тэгэхээр нэг өдөр ингээд ийм үлгэр ч юм уу зохиогоод дуу оруулсан байвал битээ гахаараа. За тэгээд энэ миний одоо ингээд энэ гаргаж байгаа таринуудаас надад хамгийн таалагдж байгаа бүр хамгийн хайр татам энэ ямар гай аялгаутай болчихоо гэж боддог нэг тарин нь энэ айдас өвчин өхлөөс хамгаалах тарин ахгүй. Энийг ингээд дуулахаар бүр шот хүч орж ирдэг. Мэдээж тарин эртний тарины өндөр давтамжийн дуулангууд бидний ингээд уйсгаж байгаа. Тэгээ энэ таринд маань гарч ирсэн одоо миний өөрийн зүрх сэтгэлээсээ зохиосон тэр аймаа айгу гоё болчлоо гэж би өөрөө бодоод байдаг байхгүй юу? Энэ сваха амтерям бакам яшамахе соган тхимте вартханам орвакурам ива вантханам миртёре мухшима мамритат омтаре тури сваха омтаре тури сваха омтаре тури сваха гайцтэй Антарям бакам яшамахе соган тхимте вартханам орвакурам ива вантханам миртёре мухшима мамритат омтаре тури сваха омтаре тури сваха омтаре тури сваха гайсмаз өөрөө хаймаг гайсмаз энэ тарны үг нь өөрөө бүр айгуугаа өчтэй байгаа байхгүй юу? Омтарям бакам яшамахе соган тхимте вартханам орвакурам ива вантханам виртёми мухшима мамритат омтаре тури сваха омтаре тури сваха омтаре тури сваха. За энэ тарин энэ болохоор мэдхгүй байх үедэд манай намайг хамгаалж чиглүүлэхэд за энэ чинь уртаараа хаагаа байлаа гэж боддог. Хинт найдхан бай бүтээлгээд тарин энэ өөрийнхөө би нөгөө нэг тохиолж ирсэн зүйлээ ярьсан бичлэг байна. Энэ тезэрэ дамжуулан энэ болохоор Буддааны Тесарам тариныг маш эртний орлого аш мөнгө төгрөг дууддаг. За бүх хүслийг биелүүлдэг 3 тариныг холиод тарины дуудлал гаргасан. Энэ бас маш гоё. Та нар ингэ сонсоод үзээрэй. Саранам гачами таре туре наматаре мано харахун харасва таре туре
Үнэхээр гоё тарин заяа. Энэ хүчтэйч тарин, гойч тарин бүр ингээд буддын шашны хамгийн анхны тесаран буюу хамгийн анхдагч хүчтэй ерөөл бүр зөгнөл ахгүй юу? Энэ зөгнөлийн таринлаар дуулсан учраас, хийсэн учраас энэ дээр гоё ингээд ай цахаа дуусан. Би бас өөрөө өдөр бүр сонсдог. Одоо сүүлд гаргасан өчигдөр илүү уржигдрахын хийсэн энэ хүчтэй санскрит эд баялаг гой сайхан хайрын тэнгэрлэг нэрийг дууддаг тарин манаас маш гоё болсон. Энэ тариныг дуудаад бүх хүслээ биелүүлэх боломжтой шүү дээ, тий. Хүслээ биелүүлэх хүчийг дуудах боломжтой. Лакшми намаа Om Shrim Shrim Klima Lakshmi Namaha Om Shrim Shrim Klima Lakshmi Namaha Om Shrim Shrim Klima Lakshmi үнэхээр гоё байгаадтэй. Тэгэхээр энэ тарин гэдэг энэ гайхалтай гэрлийн давтамжийг, өндөр хүчтэй давтамжийг бид нар зүгээр л дуушиг дуулж явах хэрэгтэй байхгүй юу? Өглөө босоод дуушиг дуулаад, өдөр зүгээр л дуушиг дуулаад, цацаал гэр орондоо эрчим энергийн гэрлийг зүгээр цацрааж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй нэг хөгшин хүмүүс л дуулдаг юм шиг, хөгшин хүмүүс л уншдаг юм шиг тий. Эсвэл нэг лам ч юм уу нэг бурхан шишний хүмүүс л ингэж дуулдаг юм шиг ингэж ойлгосоор хэдэн жил хизээ хүртэл ингэж төөрөлдөж явах юм бэ гэд одоо би бүр хэлмээр байгаа байхгүй юу? Яг л хийдэг ийм гой зүйлсүүд байсаар ахт чи хүмүүс яагаад итгэдэггүй юм бэ? Итгэхийн тулд танд юу хэрэгтэй юм бэ? Заавал зовлон хэрэгтэй юм уу? Заавал өвөл хэрэгтэй юм уу? Заавал одоо өвчин өөршир хэрэгтэй юм уу? Яасан хүмүүс энэ бүхэнд итгэдэг гэж өвдсөн одоо хөл хагцал болсон хэцүү зовлонтой хүмүүс ингэж итгэдэг. Жаргалтай амьдарч байгаа юмуд нь юусоо итгэдэг. Энд чинь ингэж жаргаж байхдаа хүртэл жаргааж дуулаад тий зовж байхдаа өөрийгөө хамгаалж дуулаад уншаад ингэж сууж явах зүйл байгаа байхгүй юу? Тэнгүүд манай монголчууд одоо бидний стресстэй байна, нийгэм стресстэй байна, өвчлөл их байна, утаа хэцүү байна, амьдрал ус төр хэцүү байна гэж яриад байдаг шүү дээ. Таринаа дуул та, таринаа уншил та тий таринаа гэр орондоо цацраал та. Энэ эрчим энерги дэлхийн ертөнцийн Монголд чинь эрэг энерги дутаад байна шүү дээ. Байгалийн хүчинстэй байгаль нь амьдлаг тий онгон дагшин тулдаа бид нар явж байгаа заяа. Манай байгаль одоо бүр сүр хүчгүй байсан болоод өгдөг бид нар бүр шалаар явж байгаа гэдэг шиг тий. Тэгж явах хэрэгтэй аахгүй юу? Гэтэл энэ дээр чинь бид нар өөрсдөө гэр бүл болгон отог овог болгон гэдэг шиг тий. Гэр бүл болгон хувь хүн болгон өөрийнхөө энергитэй анхаарал, өөрийнхөө гэр бүлийнхээ энергитэй анхаарал, өөрийнхөө эрдэм мэдлэгийн тэнгэрлэг энергитэй анхаарал явж байгаа бол манай улс оронд удирдахч байсан байгаагүй угаасаа бид нар ингээд сипгээд босоод ирнэ. Одоо бол угаасаа баг ингээд энэ хүнийг удирдахч болгоо, энэ хүнийг ерөнхийлөгч болгоёг сонгох тийм цэцэн цэлмэг хүн байхгүй шүү дээ. Яриа нь болоогүй, хоолой нь болоогүй, чакра нь болоогүй, хүрдүүд нь итгэвчтэй биш. Та нар ингээд улс төрчдөд ингээд гарч байгаа хүмүүсийг хараарай. Энерги шалгадаг, энерги мэддэг хүмүүс бол бүгд харж байгаа. Зүрхэн үрд нь хаалттай, хоолой үрд нь хаалттай, титэм хүрд энэ мэлмийн үрд нь хаалттай заа. Зөвхөн доод 3 үрд нь ажилтдаг. Юу гэж өөртөө итгэлийн үрд нь, гэр бүлийн харилцааны үрд нь, эд баялаг мөнгө төргийг дууцсан, орлого ашиг дууцсан манифера үрд нь. Тэр гураараа л ажиллаж байдаг байхгүй. Тэр гураараа ажиллаж байгаа хүмүүс чинь өсөж өрчих юм байна. За нэг гэр бүлийн харилцаатай байх юм байна. За тэгээд эд баялаг орлого ашиг мөнгө төр шунлын араас явах юм байна. Тэгээд хайрлж мэдхгүй. Дуу хоолоогоор ярьж мэдхгүй, цэцэн цэлм ярьж мэдхгүй, мэдэрч зүн суун байхгүй, титэм шин санаа орж ирэхгүй. Зүгээр нэг юм жижигхэн юм одоо фестивал ч юм уу те нэг жижигхэн юм ингээд ямар гоо сип хийдлэн зохион байгуулаад сип хийдлэн гаргаж ирээд ард түмэнд ингээд магтуулсан юм хийж чадахгүй те нэг л юм хийхээр бүгдөө ард түмэн ингээд одоо бид нар ингээ хүн болох туртаадаа ч юм уу одоо улс төрийн шүмжлэг туртаадаа моолоод байгаа биш байхгүй угаасаа хийж байгаа ажил нь бүр үнэхээр жоох хуг тарсан шоолмор байгаа байхгүй одоо тэр хоолны өдөрлөг иннетрэг гэж ярьж хийсэн юм ч юм уу те бүр үнэхээр хангалтгүй ямар зохион байгуулалт байхгүй. Тэгэхээр ч хүмүүс одоо тэр ч одоо янз бүрээр л ярьж штэ тий. Яагаад титэм үрд нь байхгүй. Тарих мэдлийнх нь үрд байхгүй. Зүн сонгийнх нь үрд байхгүй. Тэрийг нэггүй илэрхийлээд ярьчих хоолн чакра нь байхгүй. Жишээлхэд би бүр гайхаад идэв ус турчод ингээл хөрхи хідэн сэтгүүлчүүд ингээл юу бариалтай микрофон бариал янз бүрийн асуугаал та яагаад ингэсэн гэдэг. Цэцэн цэлмэх хүн бол тэрний ч өөдөө сип хийдэл хариулна шүү дээ тий. Оюунлаг хариулна. Хинэн ч оюунлаг хариулж чадахгүй. Нэг амаа нэгэд хэдэн хүн нэг юм хариулт өгчгөр тэрэндээ өөрөөсөө ингээл орогдоол тэр ингээд өгсөн хариултууд нь ингээл бүр инээдэм ханиадам тоглоом шоглоом бүр хүн мим болол явж яадаг тий. Яагаад тэгээд цэцэн цэлмэх хариулт өгч чадахгүй байгаа байхгүй юу? Дуу хоолон чакрын бохирдолтой. Титэм хүрд нь хаалттай. Энэ дээд хүрдүүд нь бүгд оюуны хүрдүүд нь хаалттай болохоор өөрийнхөө хийсэн олигтой юмыг ч гэсэндээ тий. Олигтой гэд хэлж чадахгүй, олиггүй юм аа ч олигтойгоо шиг тайлбарлаж чадахгүй. Ийм л нийгэмд амьдарч байгаа. Тийм учраас та нар маань бол өөрсөндөө найд, өөрсдийнхөө энергитэй найд, өөрсдийнхөө эрчим хүчтэй найд, өөртөө суугаа гэрэл гэгээ цацруул, өөрийнхөө эрдэм мэдлэгийг хөгжүүл те. Манай Монголын ард түмэн хүчтэй байвал манай Монгол маш хүчтэй орн, маш гоё орн. Бүр үнэхээр зүр сэтгэлээрээ хайрламар ич ширхэг бүрийг нь
тэрвэрч очиод өмсөж авмаар тийм гоё оронд амьдардаг штэ бид нар бүр дээд төрлийн хүмүүс ахгүй. Тийм учраас хэдүүлээ гоё дуу хоолоогоороо хоолон чакрагаа сэрээгээд таринаа уншдаг болоод таринаа мэддэг болоод залбирал гэдэг гэрчлэлтэй тарины хүчийг нэмээд ингээд яг гоё тос даасан тэг ингээд нэг бүх юм нь бүрэлдэцээ мэдэж ууж байгаа юм шиг ингэж одоо явдаг болёо гэж бодоод би намастай гэдэг группээ нээхээр шийдсэн. Яг ингэж хэлээ те. Ерөөсөө яг ингэж л ард түмэндээ ойлгуулъя. Яг ингэж л ядчил миний тойрогт намайг сонсдог, намайг хардаг хүмүүстэй ч гэсэн нөлөөлье. За боли намайг 1000 хүн сонслоо, 1000 хүн даглаа гэж бодоход нэг хүний ард дахиад нэг 5 хүн, нэг 5 хүний ард дахиад нэг 5 хүн гээ явна зү. Тийм учраас юм гэдэг чи угаасаа л тэгэж төгж дэлгэрдэг одоо ёс заншилтай юм болохоор гэдэг шиг те. Тийм учраас би ингэж түгээ гэж бодож юу нөөрхөө номтой болоо буюу миний сүнслэг мэдлэгийн өрөө, миний өөрийн зүрх сэтгэл, миний өөрийн энерги, миний өөрийн оюун бодлороо хийдэг, миний өөрийн зүв сэтгэлээрээ хийдэг энэ өрөөндөө ингэж яа гэж бодож өнөөдрийн лайвын цагийг гаргасан юм аа. Тэгээ та нар маань сонсоод үзээрэй би хараа надад маш олон гоё тарины ай байна, маш олон гоё мэддэг тарин байна, амьдралдаа уншаад сурцсан тийм таринууд байна. Би зүгээр хараад өдөржингөө хүн үзээд оройн засал хийгээд тэгээд би хажуугаар нь номоо бичээд үр хүүхд би чи 2 хүүхдтэй хүн үр хүүхд маань бас одоо ингээл өвдөж хавдал ханаад манад үрэл бас явдیں۔ Яагаад гэвэл би чи өөрөө анхаарал тавихгүй байгаад нь штэ гэртээ байхгүй өдөржингөө бусдыг засаад бусдыг имжлээд бусдыг хайрлаад яваад байгаа болохоор нөө заарчны мөр усгүй гэдэг шиг манай гэрт чинь надаар дутгцсан хүмүүс бас байдаг байхгүй. Тэгээ ингээ явж байгаа болохоор би зүгээр амжихгүй байгаа болохоос биш би гэртээ чирэг болоод найзуудтай чирэг болоод хамаатандаа чирэг болоод намайг дагдаг хүмүүстэй чирэг болоод ерөөсөө хай өрөн бүх хүмүүс л хэрэгцээтэй болоод байдаг байхгүй өөрөө тойрол хүрээлтэй тий. Тийм болохоор ч нөгөө бүх зүйл би зэрэг оршиж чадахгүй болохоор яг нэг оршиж байгаа газраа л ингээл үр шимээ гаргаад байдаг байхгүй байгаа газраа бас л ингээл хэцүү байгаа шүү дээ тий. Тийм учраас нөгөө юу яаж чадахгүй нөгөө таринуудаа ингээл өдөр болгонгоо ингээл оруулж чадахгүй хүсэл бол дотроо бол 10-аар нь 20-оор нь ингээл өдөр болгон гаргаал амир хүн сонсон сонсоогүй хамаагүй өнөөдөр сонсохгүйсэн ч маргааш сонсохгүйсэн жилийн дараа сонсно гэдэг сэтлэр хийдэг байхгүй юу. Тэгээд ингээд хийдэг тэгсэн чинь гол нь нөө замаа жоохон тийм байгаа даа. Гэтэ яг хөө би өөрөө шантрахгүй би бол зогсохгүй гэж. Яг л угаасаа би угаасаа зогсох ч юм уу хийхгүй байхаар миний зүрх сэтгэл өөрөө ажиллагаа болчдөг. Миний мэдрэмж энерги өөр орж ирэхэ болчдөг. Би бараг нэг л өдөр нэг юм хийхгүй бол миний дотоод сүнс бараг гомддог. Тийм учраас хөдөлмөр сүнстэй байна л гэж ялгадаг шүү дээ. Өөрийгөө тэ үнэхээр хөдөлмөрч юм аа. Үнэхээр дайчаангүй юм аа, бууж өгшгүй юм аа гэж боддог болохоор ингээд хийгээд явж байгаа. Ho'oponopono бясалгал буюу одоо нөгөө бид нарын дэлхийд алдартай ичтэй 4 үгтэй өвдсөн хүнийг эдгээдэг өгч байгаа нэг босгож ирдэг энэ үгийг ч гэсэн ай болгоод оруулсан. Уучлаарай намайг өршөөгөөрэй чамдаа талархаж байна чамдаа хайртай шүү. Уучлаарай өршөөгөөрэй талархаж байна хайртай шүү. I'm sorry, please forgive me. I thank you, I love you. Яа би өөрөө сонсохоор ингэ зогсож чадахгүй. Нэг гоо төрүүл зам шиг санагдаж байгаа зү тий. Би өөрөө нийцэдтэй 4 үг гэдэг энэ бяцлаглалын дуулаа сонсохороо хин нэгэн хайртай дотны минь хүн намайг тэрврээд надаас уучлахгүйгээд хайрлаад намайг хамгаалж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Би өөрөө сонсохгүй чаддаггүй. Тийм байгаа. Тийм учраас тэгэд зүрх сэтгэлээрээ хийсэн учраас та нартай ингээд зориулаад байгаа юм. За тэгээд та нартай бас би ингээд миний лайв хичээлүүдэд хэрвээ танд ингээд үр шимсэс өгсөн бол хандаа өргөж болно гэсэн би энэ зүйлүүдээрээ юу идэм бэ гэхээр нэгдэж би золон зүтгүүртэй хүмүүсийг одоо амьдралыг нь сонсдог учраас үнэхээр хэцүү хүн тааруул туслая гэж боддог. Үгүй бол би энэ одоо тарин барин гаргах те энэ бусдын сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл бүтээх гээд байгаа юм чинь зардалгүй босно гэж байдаггүй байхгүй юу? Ямар зардалгүйгээр ичэдтэй гой зүйл босно гэж байдаггүй. Дандаа хүнээс өөрөөс мөнгө төгрөг гарч идэг, хүч хөдөлмөр, цаг зав, оюун мэдрэмж гарч идэг. Энэ зүйлдээ зарцуулъя гэж ингэж боддгийм аа. Энэ одоо энэ аюудыг чи худалдаж аав нийлүүлэн хийн гэдэг чи та нар одоо юу яагаад үзээрэй гадуур манай нэг нөхөр бас намайг ингээл тарин хийх гээл ингээл зовоол зүтэрдгээ мэддэг болохоор нэг юм зохиолын дуучин бас ингээд юм химэл оюу хаашгилж дуу зохиож өгд юм байл л да. Дуу зохиогоод хүний шүлгийг аваад дуу зохиож өгдөг гинэ. Тэр надад ингээд сюрприз барих гад ингээд холбогдож үзээд асуусан гинэ. Та ингээд нэг юм үг байгаамаа энийг ингээд гоё ай дуу болгоод айтаа ингээд холбоод өгөхөд хэд болох гэсэн чинь багтаа сая 500 гэсэн гэж байгаа байхгүй.
Тэгэхээр тэгээд маань нөхөр ингээ бодож байгаа за бэлээгээд байсан. Гэт тэгсэн чи би нөгөө нэг өөрөө тэр ингээ програм ашиглаад өөрөө хийдэг болсон чинь хөгчийн ингээ өөрөө хийдэг болчихлоо шүү дээ. Тэгээд тэгж чаат чинь тэр хүмүүс ингээ нэг ганцхан ингээ нэг үг аа хоёрыг холбоод ингээ хиймэл оюуханыг ашиглаад ингээ гэтэл амар үнэтэй дуурд юм биш. Яагаад тэгдэг вэ? Хүн бүтээл гэж хардаг байхгүй. Бүтээл гэж хардаг, мэдрэмж гэж хардаг. Энэ бүхэн надаас гарч ийн гэж хардаг. Үндэ өөрөө аян зохиогоогүй хиймэл оюуханы тусламжтай бүтэж байгаа ч гэсэн энэ минийх гэж харж байгаа учраас тийм өндрөөр үнэлж байгаа байхгүй. Гэтэл ингээ өөрийнхөө хийж байгаа энэ зүрх сэтгэлрээ заа энэ ингээ нийлүүлж байгаа бүх зүйлийг бүгдийг ингээ өнгөө тарааж байгаа те сонсооч зүгээр сонсч ч гэр сонсдог болтохгүй. Зүгээр мэдэрч ч гэр мэдэрдэг болтохгүй. Айгу хөвгөлтэй санагдаад байдаг ч надаа. Тэгж яах ч хүмүүс ч юм болоод ингээд бүр тэр одоо хэдий ингээд хүн нэг ингээд айхтар сонсохгүй байгаадсандаа энийг хийхин тулд тараа би яаж цаг гаргаж өдөржингөө ажиллаа хийчээд орой гэртээ очиод яг орондоо очиод унтчихтаа тарны аяа зохионо гэд ингээд бодоод мэдрээд ийм байвал ингэж эхлүүл ингүүл тэгүүл гэд ингээд сууж яадаг байхгүй. Тэгэхээр тийм зүрх сэтгэлээс хийдэг юм. Гэхдээ яг хүмүүс ойлгох цаг нь олоогүй ч юм уу ойлгодгүй ч юм уу сайн мэдэхгүй. Тэгтээс ойлгодог хүмүүс зөндөө байгаа бүр ингээд сонсоод өдөр болгон сонсдог шүү бүрстэй үнэхээр гоё шүү багшаа баярлаа гэд гой гой сэтгэл үлдээдэг хүмүүс та нарынхаа л ачаар одоо дараагийнхаа сэтлийг гаргаж ирж байгаа шүү гэж те олон гоё урам авдаг. За энэ болохоор миний эзэн хаандаа инэрл одоолыг гээд эзэн хаандаа зориулж бичсэн шүлгээрээ дуу болгосон. Угаасаа бид нар эзэн хаанаа шүтгэхгүй бол өөр хэнийг үз шүтэх юм те. Инэрл одоолыг эрхэстэнгээр миний вэл хайрлаач бодончэр мохин борчгийн аваг босоо заяат тэнгэрийн хүү ил төрлөөс эзэнт гүрэн эжин саргалаас эгэлгүй хаа Чингис хаан чи бидний шүтээ Чингис хаан чи бидний хаан Монгол улсыг морин дэлнээс түшиж мөрөн дээрээ хурж мөхөтөхийн тахалж засаг хойлоор хүрэн байгуулж энэ усыг бүтээж хүчээр эртний даснаадарч ичээний хүчээр энэ дэлхийг удирдсан Монгол улсынхаа мөнхийн хуулийг бүтээсэн Чингис хаан хадаг сонсон ч мөр хуулах гэж. Үнэхээр дэлхийн ертөнцид энэ галактик, энэ бөмбөрцөг дээр бид нарыг Монгол гэж дуудахад ганцхан үгийг, ганцхан нэрийг хэлэхэд хангалттай байдаг. Манай орныг мэдтгүү, бидний соёлыг мэдтгүү, бид нар хоол ундаараа тэргүүлж чаддгүй, урлаг соёлоороо тэргүүлж чаддгүй, гар урлал байхгүй, газар тариалан байхгүй, ганцхан капитал байдаг. Тэр бол Чингис хаан. Би хаач явсан зүгээр л Чингис хаан гэж хэлэхэд өө чи Монголиа юм уу гэдэг те. Бүр дэлхийн улс орнуудаар явах болгондоо л Чингис хаандаа улам л дурлалт юм байлээ. Улам л хайртай болт юм байлээ. Урам л бодох тусам ингээд бүр дотроос ингээд нулимс урстай юм байлээ. Баг залуу байхдаа эрцэг хуулийг уншдаг байсан, одоо нууц тавчиг уншдаг байсан. Гэхдээ нэг сайн ойлгодоггүй ч гоё л гэж боддог байсан. Хичээл номдэр заадаг л байсан. Чингис гэлний хүний талаар ярьдаг л байсан. Дэлхийн талыг эзэлсэн ямар мундаг. Дэлхийнхаа талыг өөртөө бид нар хэрэг том гэдгийг мэдэхгүй байсан. Тэр үедээ бол дэлхийн талыг эзэлнэ гэдэг ямар хүч гардыг ойлгодоггүй л байсан юм байлээ. Дэлхийгээрээ явж үзээд энэ орныг эзэлж ирсэн юм уу? Энэ орныг айлгаж ирсэн юм уу гэдээ ирэхээрээ бүр
Хэлээ хайрлалт юм бэлээ. Тэгэхээр бүх одоо тий зүрх сэтгэлээрээ залбирхаас өөр аргагүй би залбиралтаа хүртэл оруулдаг Чингис хаанда. Угаасаа оруулахаас өөр аргагүй шүү дээ тий. Бүхэл Монголын хүмүүс бараг оруулдаг болов гэж би бодож байна. Гэтэ яг залуучуудаас мэдхгүй залуучууд байх тэгэл ер нь мэдхгүй хүмүүс байгаа л та. Гэхдээ л ер нь бид нар бүгдөө л Чингис хааныг мондаг гэдгийг мэдэн штэ тий. Бидний хаан гэдгийг мэдэн штэ тий. Бидний зүрх сэтгэл бидний өнөөдрийг хүртэл тахлаа явж байгаа гэдэг бүгдөө л мэднэ. Тийм учраас би Чингис хаандаа бас яг л ээж аав шиг боддог байхгүй. Би ээжтэй аавдаа аврал одуулах тарныг залбирал зохиосон. Яаж хаандаа зохиохгүй байх юм бэ гэд хаандаас зохиосон. Яг өөрөөхөө л ингээл мэдрэмжээс гарснараа л бичсэн л дээ. Гэтэ яг би мэдээж нэг амар айхтар шүлэгдөө зохиод урлагийн хүн биш ч гэсэндээ зүгээр зүрхнээсээ гарсан зүйл чинь л гоё шүү дээ. Тийм учраас зүгээр л зүрхнээсээ гаргаад битцсэн ийм зүйл байгаа. За ингээд энэ тарны ингээд хүч гэдэг зүйлийг би та нартай ойлгуулахыг хичээлээ. Ийм зүйл байдаг шүү. Хүсэл та нар маань яг энэ даваа гарагт орох одоо эхлэхтэй 3-7 хоног бид нар ингээд 7-7 хоногоор зоригтой тарнаа уншаад тарнаа залбираад явна. За би бол тарны залбирлын үгийг оруулна. Тухайн өдрийг баттгсан тарныг оруулна. Та бол өөрөө тэр залбирлаа уншина, өөрөө хэлнэ, өөрөө та тэр тарныг уншиж амдаад гадуулна. Тэрс би таны өмнөөс ингэж одоо уншиж өгөхгүй шүү дээ. Тэгвэл хэрэгжихгүй шүү дээ, тэ. Хүн болго өөрөө уншина. Хамгийн гол энэ мэдлэг түүнийг маш гой боловсруулаад эмэг цэгцэнд нь оруулаад та нартай уулзж байгаа гэж ойлгоорой. За ингээд ийм намаастай хэмэх групп маань ерөнхийдөө одоо ингээ 21 хоногийн хугацаатай явагдана. Та нар маань энэ одоо 21 хоногт амжихгүй бол дараагийн одоо дараа хизээ зарлахдаг би мэдэхгүй нэг завтай үедээ зарлана. Тэр үеднээс ингээд орж болно. Ер нь миний зорилго энэ группийг хийж байгаа зорилго бол бусдад тарны хүчийг тэр тарны энэ гэрлийн өндөр давтамжийн хүч чадлыг нь мэдрүүлээ гэж бодсон. Залбирал гэдэг ямар утга учиртай залбирал гэдэг бол биднэрт хүн болгонд шашинтай шашингүй л хамааран дотроо хүн залбиралтай ах ёстой гэдэг мэдлэгийг түгэй гэж бодсон. Залбирч мэдхгүй тарин мэдхгүй байгаа бол заагаад өгчэй гэж бодсон, бичээд өгчэй гэж бодсон. Ийм л зорилготой энэ группийг нээж байгаа. Энэ групп зүгээр нэг ингээл хараа суудаг, ажиглаа суудаг групп биш шүү. Уншдаг, үр дүнгээ мэддэг, амьдралаа авардаг, ариун тойргоо үүсгдэг те өөрийнхөө гэрийн энергийг цэцдэг, өөрийнхөө ажил ус одоо дэлхийн ертөнцид хэрэгтэй байгаа эд баялаг, эрүүл мэнд, орлого ашиг, гэр бүлийн хайрын харилцаа юу л танд хэрэгтэй нь хамаагүй бүгдэнд нь зорилготой залбирал, зорилготой тарин байж болно. Бүгдэнд нь зорилготой залбирал, зорилготой тарин байгаа. Энийг 21 өдөр уншихаар яг өөртөө дадуулаад бясалгал юм шиг хүчтэй нөлөөлөд ирэхээр та нар маань ичтийн ойлгоно те. За ингээд ихнийх амарсан бүртгэлийг аваад нэг 21 хоног залбирч мөргөс сурсныхаа дараа би бас нэг сайхан лайв хий. Тэр лайваар тэр энэ групп байгаа хүмүүс үр дүнгээ олцсон, сэтгэлдээ олцсон, хамтдаа комент чинь те би энийг ийм сэтгэлийн тайлбарл мэдэрсэн, ийм мэдрэлт мэдэрсэн, ингэж амьдрал минь сайжирсан, ингэж зүрх минь тогтолсон, ингэж үйлсэн, ингэж уйлсан гэдэг зүйлээ хаваалцаад яваарэ. Тэгжээж одоо маш гоё энэ хийж байгаа үйл юм маань зориг үр шим гарах болов гэж ингэж бодож байна. За ингээд та нар маань ингээд оройг сайхан өнгөрүүлээрэ, сайхан амарцгаагаараа нар гэдэг шиг үг олдож хөр холдлоо. Маргааш өглөөрт би сэлгаангүй бясалгалын өглөөний ангитаагаа 7:30-аас 8:30 хооронд бясалгалтай 4 дахь өдөр буюу өвөг дэцтэйгээ залбирдаг эрчим энерги өсгдөг бясалгал орох өдөр юм байна. Тийм учраас өнөөдөр ажлаа эртгэн дуусгаад амраад тэгээд маргааш бясалгалдаа ирнэ. За ингээд та нартай надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Миний лайв үздэг, миний номтой болог сүнслэг мэдлэгийн өрөөг дагдаг, надтай үргэлж зөрчлөлөөр хамт байдаг та нартай маш их баярлалаа. Оюуна орой минь багшаа бүх хичээл цуусан, бүх тарныг сонсдог, уншдаг маш их баярлалаа. Манифест групп явагдаж байгаа юу гэсэн байна. Манифест групп чинь өнөөц групптэй 2025 оны залбирал мөргөлийн 2025 оны залбирал мөргөлийн тэргэл сарны групп бол явагдаж байгаа. Энэ жилийнх нь бүртгэлэн дууссан. Ирэх жил 11 сар дараа жилийнхийг аваад явна. Зөвхөн ингээд нэг шившлэг залбирал гэхээс илүү нас аргасуудаа хүндлэл үзүүлэх дээр энэ жил бол төвлөрж байгаа. За оюуна бол мэдээж санаж байна. Хурж ирээд энергийн шлоонд орж исэн, миний бясалгалд сууж исэн, миний угаасаа ярга бясалгал, бичиг бясалгалд сууж исэн. Ингээд үзээд ингээд надтай дагаж явсаар хагаад ингээд хүмүүсээ хараад таньж байна. Сайн уу? Ажил нь сайн уу? Амьдрал нь сайн уу? За ийм зүйл ингэж хийсэн байгаа шүү. Тэгээд та нар маань энэ лайвыг үзээ, сэтгэлдээ хуваалцаад ингээд сонирхож байвал тарин уншиж сурыг, залбирал гэж юу юм? Залбирч сурыг. Тарин залбирал гэдэг энэ тэнгэрлэг энергийг амьдралдаа урьж оролцоолъё гэж бодож байгаа бол намастай групп пэйж руу чатчээд мэдлэг мэдгэдэгтүүнээ аваад мэдээлэл аваад ороорой гэж та нартай хуваалцмаар байна.
уриалмаарай, хэлмээрэн. Ямар зорилгоор энийг бас ингээд нээсэн бэ гэдгийг та нар манаас ойлгосон байх гэж бодож байна. Энэ лайваар дамжуулан баярлалаа гэсэн маань. За баярлалаа та нартай. Нууц группт бол байгаа гинэ. Нууц группт байгаа бол тэгээд юу штэ. Manifest group, нууц group хоёр чинь нэг аахгүй юу? Яг нөгөө шившлэг залбирал тустай хийж байгаа manifest group гэж бол байхгүй байгаа шүү за. Бид нарын нөгөө нэг тэрэлсаар болгоноор залбирдаг нууц групп маань бол байгаа тий. Онцлогоондоо яаж орох вэ гэсэн байна. Онцлогооны 6 сарын цаг дууссан. Тэгээд 7 сард би бол үзлэг бол авч чадахгүй нэ гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд 8 сараас би үзээд явнаа. Тэгэхээр 8 сараас үзлэг орлогоонд орох хүмүүс маань за намраас орох юм байна гэд ер нь чатжээ цагаа баталгаажуулжсэн дээр яагаад гэвэл би ганцаараа үзүүлхэн олуулаа учраас ачаал их байдаг. Цаг авах жоохон очир дараа үсэд хэцүү байдаг. Өөр манифест гэдэг групп байдаг лөө гэсэн байна үгүй байхгүй байгаа. За баярлалаа гэсэн байна. За тэгээ та нар маань сайхан амарцгаарай. Надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Энэхүү лайва хадгалж аваад YouTube бичлэг руугаа YouTube channel руугаа сувг руугаас оруулчаа. Бүгдээрээ сайхан амарцгаарай. Өнөөдөр нэг тослог мэдлэг, тослог сэдвийн ардаас гарч чадсан болоо гэж найдаж байна. Ямар ч та нар маань одоо группт орсон ч гэсэн, ороогүй ч гэсэн залбирч сурж тарин уншиж сураарай. Мэдээж энэ зүйл маш гоё ариун тойргийг, ариун хамгаалдаг маш гоё өгөөжийг танд авчирна. Тэгэхээр минийхаар бол тарин гэдэг бол гэрэл. Ямар гоё аялгаутай бүтээл вэ? Чингис хаана бишрэн гоё комент ирсэн ч алга болчлоо. Баярлалаа гоё аялгаутай гэж магтсанд баярлалаа. Надад ч гэсэн аялгаунд таалагдж байгаа. Тэгээд ер нь би өөрөө сонсохоор баг үйлчих гээд байдаг. Яагаад гэвэл үнэхээр агуу хүн гэдгийг нь игдэс ширхэг цус бүрээрээ мэдэрч байгаа учраас ийм гоё хүн манай Монгол орнд төрөөд бидний хаан болоод биднийг чиглүүлээд энэ улс орныг бид нартэй бүтээж өгсөнд нь би маш их баярлагдав. Чингис хааны хадлаар энергийн задаргаа орсон гоё лайвыг яг өөрөө гоё ингээд нэг юм завтайтай цаг наранд баригдахгүй юм гоё өдрөө хий гэж бодож байгаа. За та нартай хамтдаа байсан баярлалаа. Дараа уулзцай. Дараагийн лайваар уулзцай. Хайртай шүү. Би дараагийнхаа ер нь хичээлтэй холбоотой лайвуудаа бол YouTube сувгатаа оруулдаг болж байгаа гэдгийг та нар маань мэдж байгаа шүү дээ. YouTube сувгаасаа хийдэг болж байгаа. Тийм учраас та нар маань миний YouTube сувгийг номтой болог гэд YouTube-ыг даагааг бол даагаарай. Тэгээд дараагийн лайв бол YouTube дээр тавигдана. Өнөөдөр би энэ тарны залбирал одоо тарны талаар ярих гэж байгаа учраас пэйж дээрээ намайг сонсдог хүмүүс маань бас сонсоосоо гэж бодоод оруулчихсан. За багш минь гоё шүү гэсэн маань баярлаа. Тарныг өглөө болгон сонсдгоо гэсэн маань сайн байна гахалтай. Маш гоё үрдэ авч байгаа зү тэ. Тарин сонсдог, тарин уушдаг хүн бол надаар илтүүлдэггүй бүгдөө мэдж байгаа. Санал нийлээд бүр толгой тохиос сууж байгаа. Дэгдэг шүү, яг шүү гэлтэй. Сэтгэл тогтлол нэг юм сэтгэл санаа нийлсэн юм сонсохор хүн ч мөр дагилдээ штэ. Яг тэгээс сууж олоо гэж бодож байна. Эсвэл үед агуугаа ирччтэй байгаа миний хувьд л яг л өглөөний бясалгал явж байгаа. Энэ 7 хоног өглөө. Ер нь ингээд оройны чаас өглөөний чамаагүй би танхимын бясалгалтаа 7 хоногоо тэр 7 хоног тэр өдрүүдэд маш ирччтэй байдаг, маш гоё байдаг. За тэ та нартай баяртай сайхан амарцгаарай хайртай шүү. Намайг дагдаг, намайг сонсдог та нартай бүгдэнд нь баярлалаа.